За телевиз үзэж байгаа энэ шууд дамжуулалтыг харж байгаа нийт иргэдийнхээ болон энд хүрэлцэн ирсэн манай хэвлэл мэдээллийн төлөөллийн энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр нийслэл хотын агаар орчны бохирдлын асуудлыг өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөдгсөн хурлаар авч хэлэлцсэн байгаа. Чингис хаан танхимд хуралдааныг хийсэн. Тэгээд энд улсын их хурлын төлөөллүүд оролцсон. Улсын их хурлын удирдлага, байнгын хорооны удирдлагууд, мөн одоо засгийн газар, ерөнхий сайд, яамдын сайдууд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алав, ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалтнууд, за яг энэ орчны бохирдол, энэ асуудалтай холбоотой ажилдаг байгаль орчны чиглэлийн болон одоо бусад яамдын агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон байгаа. За дээрээс нийслэлийн удирдлага оролцсон, орон нутгаас бас зарим хүмүүсийг урьж оролцуулсан. За шинжлэх ухааны байгууллага, бизнесийн байгууллага, за энэ орчны бохирдол, агаарын бохирдлын асуудлаар хамтарч ажилладаг байгууллагууд, мөн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл ингээд аваад үзэх юм бол нэг 12 ийм одоо нийгмийн хэсэг бүлэг, удирдлага, төр захиргааны байгууллагын ийм чиглэлийн өргөн төлөөлөл орсон. Гэхдээ энэ хуралдааныг шууд телевизээр дамжуулаагүй. Манайх ч нэг хүндрэлтэй асуудал ярих гэж шууд дамжуулаад эхлэхээр нөгөө тодорхой гэсэн яг тухайн асуудал руугаа биш, өөрийгөө харуулах гэсэн нэг ийм хандлага руу явцдаг учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөдгсөн хуралдааныг ер нь их ажил хэрэгч болгохын тулд ингэж хандсан. Ер нь ийм хурал хийнэ гэж төлөвлөж ингэж ажиллаж исэн. Тэгээд энэ бүх хүмүүсийг оруулж ирж суулгаж ярилцсан явдал бол өчигдрийн хуралдааны нэг онцлог байсан. Аюулгүй зөвлөлийн хурал гэдэг тусдаа жижиг зааланд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүн гэдэг маш тодорхой хүрээнд асуудал ярьдаг. Ийм л одоо онцлогтой. Гэхдээ өчигдрийн хурлыг ийм өргөтгөж хийсэн нь бол ер нь энэ тавигдж байгаа асуудал өөрөө маш их чухал. Иргэдийн амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол улсын иргэдийн энэ үндсэн эрхтэй холбогдож гарч байгаа ийм зүйл учраас ингэж хандаж ажиллая гэж ингэж бодсон байгаа гэдгийг ийм байдлаар одоо хурлыг зохион байгуулсан. Тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд би өнөөдөр бас нийт иргэд хэвлэл мэдээллийнхэнд энэ хурлаас ирнэ ямар шийдвэр гарваа, та бүхэн одоо ямар дүгнэлт гаргаж байгаа юм, цаашаагаа ер нь ямар ажил, үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл өгье гэж ингэ та бүхнийг цуглуулсан байна. За үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад зөвлөмж гарсан. Тэгэхээр энэ зөвлөмж гэдэг ямар утгатай вэ гэхээр үндсэн хуулинд өөрт нь бичсэн байдгийг. Аюулгүй зөвлөлийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр гарна гэж. Ерөөсөө Монгол улсын ерөнхийлөгч байр суурьаа илэрхийлээ тодорхой зүйл дээр шийдвэр гаргана, үг хэлнэ гэдэг бол тэр ерөнхийлөгчийн шийдвэр болдог шүү дээ. Ерөнхийлөгчийн байр суурь, Монгол улсын байр суурь болдог. Тэнд их хурлын дарга нь ороод, тэнд ерөнхий сайд нь оролцоод, би өөр өчигдөр өөрийнхөө фейсбુક, Твиттер дээр маш тодорхой тавьчихсан байгаа. Та бүхэн өмнө бараг харж байгаагүй бах. Ерөнхийлөгчийн тамгыг дараад гарын үсгээ зурцсан, ерөнхий сайд нь тамгын дараад гарын үсгээ зурцсан, их хурлын дарга нь тамгаа дараад гарын үсгээ зурсан баг. Тэгэхээр энэ гурван чиглэлийн байгууллага үүнээс цааш шийдвэр гаргадаг бүх байгууллагууд хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй болж байгаа. Манад нэг ийм юм яваад байгаа. Тэгээд аюулгүй байдлын зөвлөмжийг бид гаргахдаа үндэслэлээ, үндсэн хуулиа барьж гаргаж байгаа. Эхний одоо хэвлэл мэдээллийн хүмүүсийн асууж байгаа зүйл бол за ингээд Улаанбаатар руу орж ирэх хөл хорж гэн. Энэ жишээлбэл үндсэн хууль зөрчиж байгаа юу, та юу гэж бодож байна? Тэгэхээр үндсэн хуулинд байдаг хамгийн гол үндсэн эрх бол Монгол улсын иргэн амьд явах эрхтэй гэдэг ийм эрх байна. Дээрээс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын орчинд амьдрна гэдэг бол аюултай орчин болчихж байгаа. Нөгөө эрүүл орчин биш байхгүй юу?
Аюултай орчин. Тийм учраас аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Энэ бол үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл их хурлаас гаргасан бидний гол барьдаг одоо бас нэг баримт бичиг бол аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдэд нийцэж гаргасан өчигдөр би хотын дарга засгийн газар их хурл дээр шийдвэр гаргахдаа та бүхэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн зөвлөмжийг үндэслэж шийдвэр гаргаарай. Асуудлыг үндсэн хуулийн зэц хууль шүүхийн байгууллага авч хэлцэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо энэ зөвлөмжийг үндэслэж шийдвэр гаргана. Энэ зөвлөмж нь өөрөө үндсэн хуулинд нийцсэн нийт иргэдийн эрх ашигт нийцсэн зөвлөмж. Энэ дээр ингээ маргаангүй болох хэрэгтэй. Нэг асуудал дээр ч болсон бид нар нэг биенээ доош нь хийхгүй. Янз бүрийн асуудлаар одоо хийж байгаа ажил санаачлагаа унгахгүй яммаар байгаа юм. Эхийн хэвлийд байгаа одоо хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшигыг одоо гамшиг гэхгүй юм бол аюул гэхгүй юм бол одоо юуг аюул гэх юм бэ? Тэгээд үүнд төрийн бүх байгууллагууд үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй бол одоо юунд бид үйл ажиллагаагаа нийцүүлэх ёстой. Утааны үеийнхэн гэдэг бүхэл бүтэн ийм үе бий болж штэ Монгол. Эрүүл мэндээр хохирсон, ирээдүгөө алдсан, Улаанбаатарт хүн орж ирж амьдрах гэж эрэхтэй амьдрал хөөж, аятайхан амьдрах гэж ирсэн штэ. Түүнээс биш эрүүл мэндээр ингэж хохирох гэж үр хоочтой одоо тэр эрүүл мэнд генд нь уламжлагдаж үлдэх энэ орчинд төрсэн хүмүүс үргэлж одоо ийм аюултай ийм одоо эрүүл мэндийн үр дагавартай болох гэж орж ирээгүй байхгүй. Одоо хүмүүсийн харж байгаа шууд нэвтрүүлж байхад тэр дор бичиж байгаа манай сэтгэл өчж байгаа хүмүүс бичээд эхэлж байгаа баг. Энэ ерөнхийлөгч энэнийг 7 жилийн өмнө ярихгүй яасан. Одоо л сэрж байгаа мó. Энэ юмаа ингээд тэр үед хэлж ярихгүй яваа гэдэг. Одоо зарим нь энэ толгойд огч байна. Ийм амархан мартамхаа байхгүй тав. 9 онд ерөнхийлөгчөөр сонгогдоод Улаанбаатар хот бол хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг ерөнхийлөгчийн хувьд би анх удаа хэлж ирсэн. 9 онд сонгогдоод тэгээд энэ асуудлыг хүмүүсийн анхааралд оруулна, энэнийг ийм анхаарлын төвлөрөлд оруулна гэдэг бол ийм урт удаан хугацаа байхгүй. Манай хүмүүс бол агаар нь жаахан сэргжээ салхи гараад ирэхээр утаагаа мартдаг шүү дээ. Салхитай өвлийн өглөө утаагаа мартдаг болсон шүү дээ. Тэгээд цагаан сараа тэмдэглээд нэг 4-5 сар дулаараад ирэхээр утаагаа мартдаг. Улсын их хурлыг шахажээж агаарын бохирдлын төлбөрийн хууль та нар боддоо 2010 онд гарсан шүү дээ. 2010 онд энэ агаарын бохирдлоос төлбөр авна гэдгийг чинь одоо ярьж байгаа юм биш. 2010 онд энэ хуулийг гаргасан. Бүр засгийн газрыг шахажээж энэ одоо яндангаас энэ төлбөр авдаг болооч. Энэ дээр одоо энэ агаар бохирдуулж байгаа объектуудтай субъектуудтай хариуцлага тооцдог болооч. Энэ асуудлыг би нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны тэр асуудлаар болсон олон улсын зөвлөгөөн дээр очиж Монголын энэ асуудлыг тавьж ярьж байсан. Давоосын жил бүхний чуулган дээр би ярьдаг байсан шүү дээ. Зөвхөн Улаанбаатарт биш. 2011 онд намайг нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны шагналаар шагнаж байсан шүү дээ. Дэлхийн энэ агаарын бохирдлын асуудлаар хамгийн их санаачлаг гаргаж байгаа ерөнхийлөгч гэж. Та нар бол сонсоогүй байж магадгүй үгүйсгдэг. Тэгэхээр ингэж эхэлж явсан юм аа. Ингэж явж ээж бүс нутгийн хэмжээнд үндэсний хэмжээнд энэ асуудлыг хүмүүсийн анхааралд оруулах гэж бид нар зүтгэсэн. Энэ дээр засгийн газар аль аль үеийн засгийн газар их хурлын гишүүд тэр сэтгэл зүтгэлтэй хүн бүхэн хамтарч ажилласан. За бүр болохоо байгаад 2011 оны 1 сарын 14-нд бүр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг анх удаа зөвхөн нийслэлийн агаарын бохирдлоор хуралдуулсан. Тэр үед ингээ хурал хийх гэхэд бас нэг агаарын бохирдлогоос сүржигнээд байх юм байгаа мó. Энэ хойгуур Дэнжи, Мянга, Зурагт, Баян хошуу энэ нэг хэсэг газар л одоо их утаа бий боллоо. Бусад газар гайгүй л байна. Ийм л хандлагатай байсан. Хэвлэл мэдээлэл хүртэл нэг тоож бичдэггүй байсан юм аа. Тоож бичдэг, гаргадаг сэтгүүлч хэвлэл гэж тэрний хойноос явдаг хүмүүс их цөөхөн байсан шүү дээ.
Өөр юмны хойноос л явдаг байсан шүү дээ. Юун тэр үед Twitter, Facebook-аар энэ тухай бичих. Тийм тухай асуудал байгаагүй. Тэгээд засгийн газрын хууль санаачлалын их хурл хууль санаачлалынхаа тэрийг санаачлахгүй болдохгүй. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг би ерөнхийлөгчийн хувьд санаачлална. Энэ санаачлахын эрхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөнд оруулаад өгөөч гэж гуйж ээж тэр эрхийг би авчихсан. Тэгээд нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийг 2010 онд улсын их хурлын дарга Дэмбэрэл гэж хүн байхад ерөнхий сайд Батболд байхад оруулж хэлэлцүүлж исэн. Санаж гинэ үү? Тэгээд тэн дотор үндэсний хороо байгуулах тэр үндэсний хороог хариуцахгүй болдохгүйсэн. Гэхдээ болохгүй бол тамгын газрын даргаараа хариуцуулъя. Цагаан дараа 3 жил үндэсний хорон даргаар ажилласан санаж гинэ. Ерөнхийлөгчийн тамгын газар юм уу? Ерөнхийлөгчд ямар ч юм үүрэг байхгүй. Ийм төсөвч байхгүй. Ерөөсөө ийм санаачлаг гарах ийм одоо шаардлагач тэнд байгаагүй. Гэхдээ энэ ард иргэдийн амьдрал энэ байж байгаа нөхцөл байдал дээр үнэхээр ингэж манлайлал үзүүлэхээс өөр аргагүй л байсан шүү дээ. Тэгээд жил бүхэн энэ үндэсний хороог ерөнхий сайд ахалдаг болооч засаг энэ лүгэн анхаараач гэдэг шаардлага тавьдаг байсан. Тэгээд нэг 13 оны 12 сар дахиж хуулинд өөрчлөлт орж иж энэ нэг гүйцэтгэх засаглалын хэлбэр рүү шилжсэн байгаа юм да. Мартсан байх дөө. 10 онд 11 онд нисдэг тэргээр зарим хэвлэл мэдээллийн ажилтнууд одоо миний фэйсбүүк дээр байж байгаа да. Та нар дотроос нь утаагаа харж чадахгүй бол дээрээс нь хардаа гэд би бүр нисдэг тэрэг гаргаад аюулгүй зөвлөлийн ажлын алуу хэвлэл мэдээллийнх нэг суулгаад Улаанбаатарыг харуулж ирсэн. Ямар юмн дотор амьдарч байгаа зүгээр харчих та. Хүн алсаас харахаар юм харагддаг. Нөгөө балкон дээр гараад харахад харагддаг гэдэг шиг, зайсан дээр гараад харахад харагддаг гэдэг шиг байхгүй. Тэгээд нөгөө цэвэр агаар гэж сан байгуулъя гэд ингэж ажилласан л да. Энд яг бол утагдал гардаг юм аа. Энэ хүмүүсийн энэ ядуу иргэдийн нүүрсний асуудал, энэ утаа гэд энэ юм нөгөө талд нэг тийм ашигын юм дандаа муухай үйлдэлүүд явдаг л. Гэхдээ л бас энэ чиглэлд ажил хийгдсэн байхгүй. Хичнээн олон 10,000 айл олон улсын байгууллага төсвийн мөнгөөр дамжуулж тэр нэг гэрээ дулаалсан бэ. Би гэрээ дулаалж байгаа тэр олон айлуудаар орж исэн. Баярлж исэн шүү. Дам бүрээсээ Улаанбаатарт өвлж ийн гэдэг хэцүү байхгүй. 70-80 мянгаараа хүмүүс авсан. Би энэ хас банкнаас эхлүүлээд банкны үйлчлэгээ тэр зээлэнд хүртэл бид нар оруулж өгсөн шүү. Одоо та нар нэг баахан тоо сонсож байгаа 100 хэдэн мянгач хүлээ нөгөө 100 байтугай зүгээр утаа саагсан тийм юм төлдөг байсан шүү дээ. Нэг хэсэг ингээд арга хэмжээ аваад ирсэн тэр 14 15 оны үед тэр нэг олон улсын байгууллага хөндлөнгийн хэмжилтүүдээр энэ хэсэгт утаа буурч гин гэж гарч ирсэн шүү дээ. Энэ үйл ажиллагаа тогтвортой тууштай яваагүй л болохоос биш. Одоо бид сэрж байгаа юм биш ээ. Энэ утааны асуудал бол үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Би энэ дарга нарт хэлж байгаа. Өрөөндөө орж ирээ өчигдөр би хэлж ирсэн. Өрөөндөө орж ирээд өрөөнийхөө ширээг та нар энэ эмнэлгийн ширээ, эмнэлгийн ор гэж хараач. Тэнд утаанаас болоод өвдсөн байгаа хүүхэд тэр ширээн дээр чинь байна гэж хараа. Өрөөгөө онгоолохдоо би эмнэлгийн өрөө рүү орж ийн шалан дээр хүүхэд хэвтэж гин гэж хардаа та нар. Би 6 жилийн өмнө утааг зүрхэндээ харалдаа гэж хэлж ирсэн. Та нар мартсан байх уу? Энэ бол ерөнхийлөгчийн хувьд, Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд хийх ёстой, хэлэх ёстой үйлдэл гэж бодож байгаа. Ингэж хэлнэ гэдэг бол хийхийн тал. Энэ хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Ийм хууль гаргуулах руу шахаад, ийм зөвлөмж гаргуулах руу шахаад явна гэдэг бол үйлдэлийн эхлэл байхгүй юу? Шийдвэр чинь өөрөө үйлдэлийн эхлэл шүү дээ. Энэ шийдвэрийг гаргахтал улс төрчдийн дуртай байдгүй маа. Та нар ч өнөөдөр энэ хурлын дараа 2 сарын дараа 3 сарын дараа утаанаас өөр юм руу анхаарал хандуулж эхэлнэ. Тэгэхэл юм бол энэ унаж. Би энэ асуудлаар засгийн газрын хуралдаанд орж үг хэлж байсан. Та нар санаж байна уу? Тэр утаатай холбоотой Батүлээ буруу өрүүлтэй машин гэж юу яриад байна гэд. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тусад нь хуралдуулаад би орж ярьж ирсэн шүү дээ. Биш хэдүүлээ энэ дээр аль нэгнийгээ доош нь хийж энэнийг үгүйсгэд тэгж өмнөх төр хийсэн ажил энэ анх эхэлж ирж байгаа юм байна. Одоо сэрлээ бослоо энэ юм болио. Яг утааны гамшиг бол монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг байхгүй. Энэнийг бүр нэг ойлгооч. Тэр утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй хүн сууж байгаа.
Нэг аав сууж байгаа, нэг ээж сууж байгаа, нэг эмээ сууж байгаа. Галаад хүлж байгаа эмэгтэй сууж байгаа байхгүй. Нэртэй устаа зүстэй хүн сууж байгаа. Одоо нэг 120 хэдэн мянган өрх, тэдэн мянган одоо хүн л гэдэг. Тоо яриад байна. Тэрний чинь цаана хүн сууж. Одоо бүгдээрээ хариуцлагатай болъё. Ерөнхийлөгчөөсөө эхлээд иргэн хариуцлагатай болъё л. Тэр хаймар хог хаягдал оруулж ирээ төлж байгаа тэр иргэн сэтгэл нь өвддөг байя. Би тэгээд нэг юм хэлэх гээд байгаа. Хүн төрлөختөн хүн ирнэ юунаас болж муу үйлдэлээ өөрчилдөг юм. Бусд нь тэрнийг мэдвэл өөрчилдөг байхгүй. Манай гудамжинд 20 айл байхад 7 нь ерөөсөө утаа гаргахгүй. Цахилгаанаар бүх халаалтаа шийдээд дулаалгаа аваад. Гэхдээ та нар харуулж байгаа шүү дээ. Манай хэвлэл мэдээллийнхэн очиж сурвалжилж байгаа үзэж байгаа шүү дээ. Тийм айл олдож байгаа шүү дээ. Тэгэхэд хажууд нь түүхийн нүүрс түлээ сууж байгаа дахиад нэг 10 хэдэн айл. Гэтэл яг хажууд нь 3 айл хог хаягдал хаймар түлээ сууж байгаа. Телевиз бүхэн Улаанбаатарын хороотоо хэсэгтээ хашаатаа тэнд байгаа хорооны дарга нартай гэрээ байгууллаа. Бүгдээр энэний төлөө ажиллая л да. Тэгээд телевиз бүхэн шөнийн дуудлагатай бай. Телевиз бүхэн утсаар өгдөг дуудлагатай болчихооч. Тэгээ манай нутаг дээр хэн өвдөв гэдэгтэй та нар очилд. Энэ хэдин эмч нарыг муулаад суугаад байх. Манай хэвлэлийнхэн өөрсдөө дуудлагын түргэний эмч шиг ажилуулал да. Тийм сурвалжлагчтай болчихооч. Хэцүү байгаа мó те? Тэр хороо бүхэн дээр хэсгээр нь фэйсбүүк рүү группээр орчооч. Хоол хийдэг ээжүүдийн, хоол сонирхдаг ээжүүдийн групп байж нь болж шít. Тэр гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авдаг ээжүүдийн групп байна болж байгаа үстэй. Та нар үүсгэсэн шít. Хамрагддаг шít. Тэгэхээр тэр хороог бүгдийг бүртгээд оруулчих. Хүн бүртгэлд ороод мэдэгдээд ирэхээр үйл ажиллагаагаа зогсоодог байхгүй да. Энэ худлаа болно гэж та нар бодоод байна. Энэ үйлдэлийг хийхгүй байна. Энэ үйлдэл хийгдэхгүй байна. Иргэний журам төгрөг гэж байдаг. Тэгээд хүн тэр буруу үйлдэл хийж байгаа, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдхээр ичдэг. Ичсэн хүн үйлдэлээ өөрчилдөг байхгүй. Дээр нь иргэдэд боломж олгоё. Би одоо өчигдөр хэлсэн. Ерөөсөө энэ утаа түлж байгаа нүүрс нь баг нуураас орж ирж байгаа налаахын манай иргэдийн авч байгаа хөөрхий хямд гэж үзэж байгаа нүүрс бол үнэхээр түүхий маш их хар утаа гаргадаг нүүрс. Эннийг одоо засгийн газар аяндаа их хурл руу асуудлаа оруулна. Засгийн газар мөнгөө тавиа шийдэх хэрэгтэй. Монгол сайн чанартай нүүрснээс илүү юм байхгүй. Урагшаа угаагаад гаргахгүй гэл хэрэлдээд байх юм. Зарим тэр угааж байгаа тэр сайн чанарын нүүрсээ Улаанбаатартаа түлээлд. Манай иргэдийн гэр хороолт хэрглэж байгаа нүүрснээс хэд дахин хямд, илчлэг нь хэд дахин одоо илчлэгтэй, хатуулагтай. Тэр утаа гаргадаг, тэр ялгардаг бүц нь хэд дахин бага байгаа шүү дээ. Тодорхойлцсон юм аа. Зуны 3 сар ерөөсөө 600 мянган тонн нүүрсэл Улаанбаатарын төлж байгаа шүү дээ. 6 саяар нь 12 саяар нь зөөдөг үстэй. Одоо мэдэж байна уу та бүхэн? Энэ төвлөрсөн цахилгаан станцууд чинь саяар яригддаг тонн нүүрс төлдөг юм. Манай гэр хорооллынхын тэр хэрэгцээ тийм их биш байхгүй юу? Шийдэхийн аргагүй асуудал энэ ерөөсөө биш. Зөвхөн нүүрсэн дээр ажиллах 5-7 нүүрсийг 70 жаргалан тэр хараа хэрэг чойрлуу машинаар зөөж ирэл наашаага төмөр замаар зөөхөд тэн дээр нь хөнгөлт үзүүлээ тийм аж ахуй нэгж. Тэр 5-7 мундаг яриад байгаа тэр тендерийнхаа нөхцөлд оруулал да. Өмнө нь энэнийг оруулаад шийдээд бүх юм хийнэ гэд явж ирсэн шүү дээ. Нүүрснээс их юм байхгүй. Монгол газгүй орн гэж боддог. Нүүрс байгаа газар метаныг хий гэж юм байдаг. Ойлгож байгаа тий? Тэр метаныг хийгэл нааш нь таталда. Тэрнийг савлаад оруулаад тэрнийг хоолоогоор татхад асуудал байхгүй. Хүн зүгээр энэнийг сэтгэл зүрхэндээ аваад юм хий, үйлдэл хий, үрдүн гаргая гэвэл ерөөсөө энд шийдэхэд бол хүнд асуудал биш байхгүй. Ийм юмыг та нар шаардахгүй байна шүү дээ. Ийм юмны тухай манай нөгөө олон нийтийн оюун санааны манлайлагч нар энэнийг олж харахгүй шүү дээ. Хүний энэ бэлгийн нүд ягаад нэгддэггүй вэ гэхээр та нарын сэтгэлийн нүд чинь нэгдэхгүй. Сэтгэлийн нүд ягаад нэгдэхгүй вэ гэхээр энд сэтгэл зүрхээр зовхгүй л байна. Зовж иж магадгүй. Гэтэ шийдэл хаана вэ? Бүгд л зовж байгаа. Одоо ийм хэмжээнд бид энэ асуудлыг оруулж ирж өнөөдөр ярьж байгаамаа. Тэгээ ерөнхийлөгчийн хувьд үнэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргаж энэ нэг газрын зургийг тодорхойлж ингэж одоо явах хэрэгтэй болж байгаа. Тэгээ би зөвлөмж цаашдаа авах арга хэмжээний талаар ингээд яг тодорхой саналуудыг ингээд та бүхэн танилцуулна.
Энэс өмнө сая миний ярьснаас асуучгаар зүйл байна. За тэгэхээр эхний ээлжинд одоо бүгдээр нэг нэр томьёо бүр тогтож аммаар байгаа. Өчигдөр их тийм 3 асуудлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол улсын шийдвэр гаргадаг дээд түвшний бүх байгууллага, албан тушаалтан 3 зүйл дээр маш одоо тодорхой ойлголттой боллоо. Нэгдмэл байр суурьт. Энэ бол их зөв. Нэгдүгээрт Улаанбаатар хотын энэ агаарын бохирдол, орчны бохирдлыг гамшигын түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрье. Гамшигын түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрье. Нэгэнт гамшигын түвшинд хүрсэн. Гамшиг гэж үзэж байгаа бол одоо гамшиг болж байгаа тэр гамшигын түвшинд гамшиг болж байгаа тэр бүс дээр тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө хязгаарлалтын бүс тогтоодог шүү дээ. Тийм биз дээ. Гамшиг болчих юм бол газар хөдлөөд одоо өөр юу байдгийг гамшигтай үйл ажиллагаа болчих юм бол хязгаарлалт тогтоодог. Нөгөө бүсээ тодорхойлдог. Тэгэхээр энэ ажил руу манай Улаанбаатар хотын засгийн газар зохих одоо яамд ингээд хамтраад орчих хэрэгтэй. За гамшиг гэж тодорхойлоо. Гамшигын бүсээ тодорхойлж авъя. Нэгэнт гамшигын бүс гэж тодорхойлоод бүсээ тодорхойлсон бол тэнд хориглох хийх үйл ажиллагааг тодорхойлдог. Юуг хориглох юм? Энэ чинь ийм агуулгатай гардаг байхгүй юу? Энэ өөрөө эрх зүйн үр дагавартай бас. Тэгвэл шилжин эрэлтийг хориглох юм байна. Одоо хориглох үндсэлтэй болчихж байгаа. Энэнийг аюулгүй зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлоод өгчлөө. Эрх зүйн үндэс нь тавигдлаа. Бий боллоо. Дараа нь энэ чиглэлээр хуулинд өөрчлөлт орно. Шилжин эрэлт. За тэр янд нь нэмэхгүй. Тэр одоо хог хаягдал шатаахгүй. Одоо эндээс үр дагавар гарч ирнэ. Тэр гамшигын бүсэд тэр гамшигыг нэмэх, хүндрүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлага тооцох үр дагавар гараад байгаа байхгүй. Одоо та бүхэн бүгд шаардж байгаа манай олон нийт. Тэгэхээр энэ үндсийг бий болгож өгч. Тэгээд тэр түүхийн үүсгээд хоёр дахь хамгийн сайн одоо шийдсэн юм болов. За нэгэнт гамшигын бүсгээ зарлцсан бол одоо засгийн газараас ахуулаад хот энэ бүх одоо хүмүүс энд ажил хариуцж байгаа манай хүмүүс онцгой гормоор ажиллая гэж. Тийм биз дээ. Гамшигын бүс чинь онцгой гормоор ажилладаг ч дээ. Түүнээс өглөө 8 цагт ирээд оройн 8 цагт буцаад юм уу зүгээр нэг шийдвэр гаргаад төсвийн хитэн төгрөгөө тараагаал өрөөндөө орж ирж харцаа ууж компьютер дээр одоо сошиал медиа руу ороод утсаа майжид сууж байгаад явдаг биш. Албан тушаалтнууд наадзах нь бүгдээрээ онцгой гормоор ажилладаг болъё гэж. Нэгэнт онцгой гормоор ажиллая гэж байгаа гамшигын бүсгээд бид нар бүгд орж байгаа учраас бүгдээрээ тэр аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллага, Улаанбаатар иргэд бүгд ийм болъё гэж. За ингээд гамшигын бүсгээ тогтоол онцгой байдлаар ажиллаа. Одоо онцгой байдлаар ажилдаг тэр бүтцээ бий болгоё. Та нар зарим нөхцөлд онцгой байдал бий болоод бүтц бий болдог шүү дээ тодорхой. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байгаа. Энэ үндэсний хорооны нэрийг өөрчлөе. Нэрнээс үйл ажиллагаа нь явдаг. Тэгэхээр яаж өөрчлөе гэж байгаа одоо энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөнд бүр тусцсан шүү. Орчны бохирдлын асуудлаар онцгой байдлын үндэсний хороо гэж нэрлэе. Энийг ерөнхий сайд ахалж байгаа. Нэгэнт онцгой байдлын хороог ахалж байгаа бол тэр бүх үйл ажиллагаа энэ засгийн газараас гарах бүх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд энэ орчны бохирдлын асуудал босч ирэх ёстой. Нөгөө онцгой байдлын хороо. Одоо ойлгож байна уу? Тэр ингэж ажиллах ёстой. Тэр энэ юм нь их тийм ойлгомжтой байхгүй бол бидний ажил цаашаа явахгүй юм л да. За нэгэнт ингэж онцгой байдлын гормоор ажиллах болсон учраас одоо иргэд хариуцлагатай болно. Би эрэхтэй. Энд одоо ардчил яриха болно. Тийм биз дээ. Гамшигын бүст ардчил яриад байх юм байхгүй шүү дээ. Мэдэгдэл хийгээд би ингэж бодож जैन, чи ингэж бодож जैन. Тэнд одоо ингэж зогсоод улс төр хийгээд байх юм байхгүй. Тодорхой эрхүүд хязгаарлагдана. Шийтгэл хүлээлгэн төрийн зүгээс. Үндэсний хорооны шийдвэр биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэх хэрэгтэй болчихж байгаа. Тэрний дагуу манай хууль шүүхийн байгууллагууд тэгж ажиллах хэрэгтэй болж байгаа. Одоо эндээс чинь ашиг хийх гэсэн, энэний цаана энэнийг нураах гэсэн хандлагууд манад юмыг их нураадаг болохоос биш юмыг бүтээн асуудлыг шийднэ гэж явдаг энэ сэтгэхүй чинь их дордсон шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд удаан хугацааны ажил байхгүй юу? Нэлээд хэцүү, байнга ажиллах ажил. Тэгэхээр энэ орчин нөгөө эрх зүйн орчин бүрэлдүүлгээд байдаг нь хуулиа бүх одоо орчноо энэ лүү оруулаа гэж. За 3 дахь гол юм болвол за ингээд гамшигын төвшөнд хүрсэн ингээд үзлээ. Төвшингээ тодорхойлно мэдээж.
Энэ дээр одоо гамшигын төвшин гэхээр ийм үр дагавар гарна энэ төр гээд бас тийм болгоомжлолууд бий. Энэний цаанд би хамгийн түрүүн энэнийг нураах арга бол мөнгө төгрөг одоо нэгтэг нөгөө нэг л ямар нэгэн байдлаар нэг тодорхой иргэд нэг тэрнийг ашиглах гэсэн ийм л хандлагаар бол энэ нуран шүү. Энэнийг битгий хийж үзээрэй. Эхлээд утаанаасаа салъя тэхүү. Хүмүүс ингэж ярьж байна. Өчигдөр энэ хурлын мэдээ сонсоод утаанаас л салгаж өгж ивэл ямар ч ажлыг дэмжсэн яах вэ гэж. Тийм биз дээ. Миний хүүхэд утаагүй орчинд амьдрах боломж бүрдэжээвэл юун тэр мөнгө цаас. Юун тэр нөхөн олгуур. Тийм биз дээ. Ер нь тэр хүүхдийн мөнгө төгрөг одоо эхчүүдийнхаа энэнийг нэмээ тгий ингээ. Зарим нэг арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ лүүгээ хазаачдээ шүү манайхан. Ингээд эн чинь юу ч биш болно. За, 3 дахь гол ярьсан зүйл бол нэгэнт гамшигын бүсгээ зарлчлаа онцгой гормоор ажил. Гамшигын бүсээс яадаг? Нүүдэг. Нүүлгэн шилжүүлэлт хийдэг. Тэр бүсээс хүмүүсээ гаргадаг байхгүй юу? Аюултай орчноос аюулгүй орчин руу нүү. Гэхдээ энэ дээр нэг дөрвөн уулын дундаасаа гарч сэтгэмээр байгаа нэг Монголын хэмжээнд сэтгэлдээ. Та нар боддоо Улаанбаатарын төвшөнд. Би хизээч ерөнхийлөгчийн хувьд ерөнхийлөгч болоод хэлж байгаагүй. Улаанбаатар амьдрахад сайхан байна, хурц иржээ гэж би хизээч хэлээгүй. Улаанбаатар амьдрахад аюултай хот боллоо шүү. Улаанбаатар руу битгий зүглээрээ гэж би хэлж ирсэн. Би энэ үгийг 6 жилийн өмнө хэлж ирсэн, 7 жилийн өмнө хэлж ирсэн. Тэгэхээр энэ аюултай орчноос нүүдгийн, аюултай газараас нүүж гардгийг. Хүмүүс аятайхан газар амьдрын хүүхэд сургуультай болно, боловсралтай болно, эрүүл мэндийн байгууллагад өгч जैन, хэдэн хүүхдээ барааж जैन гэдээ ирсэн чинь хүүхдтэйгийн хамт гамшиг руу ороод иржээ, тахлын голомт руу ороод ирж. Утааны тахлын голомт руу ороод ирсэн байна. Та нарын утаа гэж бодоод байх юм. Улаанбаатар чинь нөгөө 100-аад жил энд байрлаад гэр хороол гэж үсээд тэгээд хөрс чинь бохирдсон. Нөгөө задгааж орлонгууд түүгээр дамжаад хөрс бохирдоод ирэхээр ус бохирчж байгаа. Тэгээд энэ цаашаа ерөөсөө дахиад 30-аас 60 жил нөхөн сэргээлт хийхгүйгээр дахиад энд бүтээн байгуулалт хийх тухай асуудал байхгүй. Яг энэ орчинд бол. Энэнийг одоо нэг ойлгомоор байна. Тэгэхээр манай энэ нийт аймагуд Улаанбаатарыг тойрч байгаа энэ аймаг сумд энэ нүүлгэн шилжүүлэлтэнд одоо бүгд оролцмоор байна. Би хэлээд байгаа юм. Улаанбаатарын газрын цэсийг Төв аймгийн газрын цэсээр тогтоомоор байна. Одоо манай чинь нэг сум гээд ингээд нөгөө хөлийн цэс гэж аваад аймаг гэж хөлийн цэс гэж аваад гаднаас нь орох гэхээр л одоо бөө мөнгө нэгсэн тийм л юм байгаа шүү дээ. Монгол юугаараа баялаг орон бэ? Нэг хүнд ногдох газраараа шүү дээ. Газар нутаг. Гэхдээ энэнийг л ашиглая л дээ. Сумд шийдвэр гаргаад иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төв аймгийн сумд шийдвэр гаргаад бүр газраа зааж өгөөл энэ дээрээ эмнэлэг бэр, энэ дээрээ аж ахуйн нэгжээ байгуул, энэ дээрээ үйлдвэрээ байгуул, энэ дээрээ үйлчлэгээгээ байгуул, энэ дээрээ худалдаагаа хий. Манай газар үнэгүй 15 жилээр 20 жилээр төрийн захиргааны байгууллагыг одоо энэ аймагуд уралдаж явах хэрэгтэй шүү дээ. Улсын их хурлын ордноо энэ дээрээ барь. Энэ миний санал байсан аюулгүй зөвлөлийн шийдвэр дээр за жоохон хойшлуулъя гэдэг нөгөө яг санал тохирч бас гарын үсэг зурдаг учраас энэ асуудлыг 2005 онд би ерөнхий сайд байхдаа хар хорвом хотыг жишг хот болгон хөгжүүлэх тухай үндэсний хөтөлбөр гэж санаачилж оруулж ирсэн. Тэр үеийн их хурлын дарга инквайр захирамж гаргаж бит хоёр хамтарч ажиллаж тэнд хар хорвом хотод жишг хот байгуулах суур тавьж соёмбын хөшөөгээд барьцсан байгаа. Та нар мэдэх баг. Газрыг гаргаад, цэсийг тогтоогоод бүх юм хийсэн шүү дээ. Нүүх цаг болсон. Улаанбаатар руугаа чихэж болохгүй гэдгийг чинь айл 12-3 жилийн өмнө төрийн дээд түвшинд хөөхий чимэдгүй амьд сэрүүн байхдаа ажлын хэсэгт ороод манлайлаад аваад явдаг байсан хуулийн. Их хурл дээр орж ирээд улс төржиж ярьж байгаа тэгээ шийдэж чадлагүй нээлттэй орхисон асуудал байдаг. Та нар боддоо одоо хийх цаг болсон байхгүй юу? Үнэхээр л улс төрчид эр зөрөгтэй юм болвол их хурлын хуралдаг ордон энэ Улаанбаатарын төвөөс гарахад маш олон зүйл гарна. Маш олон зүйл эрүүлж байна. Ер нь ч хамгийн том төвдөө биш тэр засаг захиргааны төв нэгжүүд нь байдаг хотууд нь цомхон байдаг энэ чиглэл рүү хүн төрлөخت нь явж байгаа. Тэгээд энэ нүүлгэн шилжүүлэлт энэ шилжиж байгаа юмыг боломж гэж хардаг альва үндэстэн. Яагаад боломж гэж харддаг вэ гэхээр ийм том төсөл гараад ирэхээр бизнес бүхэн оролцдог, хүн бүхэн оролцдог, улсын эдийн засаг чинь тэлдэг байхгүй. Бараг нөгөө 90 оны хувьсгалаар зах зээлийн эдийн засаг руу орсон юм шиг Монголын эдийн засаг тэлнэ. Кеннеди гэж ерөнхийлөгч сарлуу манайхан ниснэ гэж хэлээд
тэрнээс хойш тэр улсад гарсан шин нээлтийн 70% нь тэр сарлуу ниснэ гэдэг тэр амбиц, тэр мөрөөдлөөс болж бүх шинжлэх ухаан, тэр улс орны эдийн засаг тэгж сэргижсэн байдгийг шүү дээ. Нийслэлээс төрийн захиргааны төв байгууллагууд нүүн тэнд шаваа тавьж эхэллээ гэдээ ингэдэг чинь тэр лүү явах зам баригдэл эхлэн, төмөр зам баригдэл эхлэн, дэд үтс баригдэл эхлэн, тэрний цаана бүгдээрээ одоо бизнес юм байгаа үст. Бүгдээрээ боломж юм байгаа үст. Бүгдээрээ ажлын байр юм байгаа үст. Яг үндэ Улаанбаатарт хүмүүс цуглаад байгаа нь хөөрхий ажлын байрны төлөө ирж байгаа шүү дээ. Гараад тамхи ширхэглэсэн ч гэсэн хүн нь олон юм даа гэж ирж байгаа. Сумын төв дээр би тамхи ширхэглэх юм бол авахгүй зөөхөн. Улаанбаатарт орвол арай дээр гэж. Тэгэхээр тэр хүмүүс ажлын төлөө, мөнгөний төлөө ирсэн байхгүй да, орлогын төлөө, амьдрахын төлөө. Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийдэг биш, Улаанбаатараас уралдаж гадагшаа хөрөнгө оруулалт энэ уралдааныг л бий болгочих хэрэгтэй. Тэр урамшууллыг бий болгочих хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулалтууд одоо явж байгаа. Та нар мэднэ Улаанбаатарын гадуур энэ амралт цувиллийн газрууд хичнээн олон болж байна. Энэ боломжтой жирэмсэн эхчүүд, жижиг хүүхэдтэй хүмүүс тэр лөө очиж байгаа. Булган аймгийн нутаг, энэ Хинтээ аймгийн нутаг гэд олон газар тийм зүйлүүд байгуулагдсан байна. Тэртээ тэргүй тэлээд явж байгаа ухаантайхан шиг ухамсарт нь одоо тэр бэлгийн нүдтэй засаг дарга нар тэнд байгаа сумын аймгийн иргэдийн хурал аль үжээ энийг олоод хартсан байгаа. Гэхдээ энийг ярил та. Монголын хэмжээнд харъя. Ийм уудам нутагтаа тэгээд эндээ ингээд 3 хүн амын нэг нь хордоод тэгээд энэнийг яриа сууж иж болохгүй. Би бас нэг юм хэлье. Авилгал Монголыг муухай харагдуулж гин гэж би хэлдэг байсан. Утаавал Монголыг муухай харагдуулдаг яг адилхан хүчин зүйл. Улаанбаатарт ирээд хөрөнгө оруулалт гэж одоо засаг ярьж байгаа үстэй. Энд ирээд ямар гадаадын хөрөнгө оруулагч амьдрах юм? Хүүхдийн эмнэлэг энэ бүх дэд үтсээ хардаг штэ. Эрүүл амьдрах аргагүй газар штэ. Нэгүгээр хэлбэл Улаанбаатар үр ашиггүй хот болцсон байхгүй юу? Үр ашиггүй хот гэхээр хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй. Улаанбаатар ирээдүйгүй хот болж байгаа. Эндээс үр дүн гарахгүй, ирээд байж байгаа амьдарч байгаа хүмүүс нь хордоод байгаа байхгүй. Та нар бас бодоод ээж магадгүй гэр хороололт хордлого яваад байна гэж. Энэ агаарын олон жилийн эсэлчин тэр их тэнгэрийн ам, баг тэнгэрийн ам бүх газар очиж байгаа. Бүгд энэ хордлогыг авч байгаа. Тэр нарийн харагдахгүй байгаа. Утаанаас гадна тэр агаарын эсэлчин бол 100 хадгалагдаад байгаа. Тэгээ Улаанбаатарын бас нэг гай бий болж байгаа. Тэрний юу гэхээр Улаанбаатарыг эргэн тойрсон ногоон байгууламж энэ агаарын бохирдлыг шүүж чадхаа байсан. Одоо манай энэ моднууд зүгээр өнгөн ногоон боловч өгсөн мод болсон. Шүүх чадвар. Нэгвэр хэлбэл Улаанбаатарын уушиг байгаль өөрөө хүчрэхээ байцсан байхгүй. Хүн нүшээ байгаль нь хүчрэхээ байцсан. Ийм юмыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд бодож ээж ийм үг таны толгоонд ордог байхгүй. Тийм биз дээ. Чи бодохгүй сая миний яриад байгаа орохгүй. Тэгээд үүгээр дамжуулж бидний төрийн байгууллагуудыг цочрох ёстой. Улаанбаатараас хамгийн түрүүн гарч болох засгийн газрыг би үргэлж шахаж байгаа. Өчигдөр би зам тээврийн сайттай уулзаж хэлсэн. Энэ Улаанбаатарын өмнөр явж байгаа төмөр замаа маш хурдан тавих хэрэгтэй. Улаанбаатартын төмөр замын бөглөө алга болох ёстой. Төмөр замыг дагах юм бол маш олон агуулах, тэрнийг дагсан нөгөө худалдаа үйлчилгээ том агуулгууд бүгд гарах гээд байгаа. Тэрнийг энэ чойр, энэ богдуулын урд руу төвлөрүүлэх ёстой. Тийм төлөвлөгөө бэлэн байгаа. Одоо энэ ажлаа маш хурдан хий. Маш их юм гарна. Төрийн захиргааны төв байгууллагууд. Тэр төмөр зам дагсан дэд үтсүү. Дээр нь ихтэй сургууль гэж байнга ярьдаг шүү дээ. Хөөрхийн хэдэн оюутнаа хөөгөөд байдгийн. Гэхдээ тэнд нь бий болгоод, орчныг бий болгоод наад зах нь тэр газрын тэр аймагуд гаргаад өгчгөлдөө. Улаанбаатарын тэлэлтийн бүсүүд дээр гаргаад ирэлдэ. Тэгээд Улаанбаатар ихтэй сургуулийн төвшөнд энд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхийг бүрэн зогсоох хэрэгтэй. Би нэг юм хэлээд энэ ойлгож байна уу? Энэ байгаагаа одоо додомдъя Улаанбаатарт байгаа. Хөрөнгө оруулалт одоо энэ нэг л додомдъя. Барьснаа додомдъя. Нэмж инлүү юм хийхэ бол. Нэмж хийвэл Улаанбаатараас гадна хийя гэж хэлээд байна шүү дээ. Эннийг засаг төр нь урамшуулъя. Энэ чиглэлд хууль дүрмээ гаргая. Энэ чиглэлд бодлогоо явуулъя. Энэ чиглэлд та бүхэн шаарддаг бай гэж. Асуулт байна уу? Хэвлэл мэдээлэл болохоор энэ хугацаанд огт юу ч хийгээгүй юм байна. Иргэд энэ талаар огт зовхгүй байгаа юм гэдэг ийм мессежийг би авлаа л да буруу зүрх авсан гэж магадгүй. Гэхдээ өнөөдрийн энэ үүсэж байгаа нөхцөл байдал бол үеийн үед аан манайхны энэ хоёр намын энэ хүмүүсээс гарсан улс төрийн энэ эрх баригчид чинь юу ч хийгээгүй Монгол улсын хэмжээний ийм том бодлого, стратеги бодлого байгаагүйгийн гор шүү дээ. Яагаад өнөөдөр 21 аймагт бүсчилсэн хөгжлийг өнөөдрийг хүртэл бий болгоогүй юм? Яагаад өнөөдөр хөдөөнөөс тэр хүмүүс бүгдээрээ хотод шавах тэр нөхцөлийг
өнөөдрийг хүртэл улс төрчид бий болгоцсон юм. Яагаад таны одоо ярьсан одоо энэ сайхан зүйлс чинь бүгдээрээ өнөөдрийг хүртэл биелэхгүйгээр өнөөдөр бүгдээрээ сая 300 мянган энэ хүн ийм гамшигын хэмжээнд очсон юм бэ? Та яг юу гэж бодож байна? Улс төрчдийн шийдвэрлэл одоо миний бодлоор бол ийм байдалд хүрчлээ гэж харж байна л да. Тэгэхээр таны яриад байгаа энэ сайхан зүйлс чи яагаад өнөөдрийг хүртэл биелээгүй юм бэ? Тэрний шалтгаан нь юу байсан гэж та үзэж байна? За баярлалаа. Шүүмжлэлийг хүлээж авдаг байх уу? Монгол өөрөө нээлттэй нийгэм. Энд бол ерөнхийлөгч юм уу нэг гэр бүл нэг хүн удирддаг улс биш байхгүй. Монгол өөрсдийнхөө сонгож авсан замыг ойлгох хэрэгтэй. Монгол улсын иргэдэн эрэхтэй, Монгол улсын иргэдэн санаачлагтай, Монгол улсын иргэдэн оролцоотой явж явдаг улс. Тэгэхээр би эхнээсээ нэг юм хэлсэн. Биенийхээ ажлыг бол үгүйсгэх хэрэггүй. Гарч байгаа энэ чиглэлд гарч байгаа санаачлаг бүхэн энэ утааг багасгахад санаачлаг гарч байгаа бол энэнийг бүгдээрээ дэмжиж тойрч ажиллая гэж. Өсчлсөн хөгжлийн үзэл баримтлагайл 2005 онд бид нар оруулаад нэг улаан Монгол улсыг 4 бүс болгоно гэж оруулаад их хурл дээр тэр үзэл баримтлал шийдэгдээгүй, яваагүй. Тэгэхээр дандаа ийм ажлууд хийгдэж явж исэн. Тэгэхээр энэ тухай одоо яриха болъё. Зөвхөн утаа энэ дээр шүүмжлэх зүйл байвал би сонсоход ерөөсөө асуудал байхгүй шүү. Тэгэхээр энэ юмнуудыг ингэж хүний анхааралд оруулна, энэ улс төрийн юм шийдэл гаргаж үйлдэл болгоно гэдэг бол ард түмнээсээ шалтгаалдаг. Иргэдэн энэнийг шаардахгүй болвол төр засаг энэ дээр одоо санаачлаг ганцхан төр засгийн юм уу албан тушаалтны санаачлагаар явдаг зүйл биш болцсон юм. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Манай хэвлэл мэдээллийн өчигдөр надад зүгээр л захын уулзсан хүмүүс маш гоё саналууд хэлж байгаа. За тэр дуудлагын одоо үйлчлэгийг бид нар бий болгоно манай телевиз. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гэдэг ийм одоо газрын зураг гарч байгаа юм байна. Энэ дээр бид нар ерөөсөө 1 сая лайк цуглуулъя. 1 сая иргэдээр дэмжүүлье. Үнэхээр энэ бол иргэдийн хамгийн их дэмжиж байгаа ийм одоо үйл ажиллагаа шийдвэр хийх ёстой ажил гэж үзэж байгаа юм байна. Ийм улсууд зөндөө гарна уу? Тий. Ийм сайн санаатай энэ үйл ажиллагааг дэмжиж оролцох хүмүүс бол бүгд маш их олон гарна. Тэгээд энэнийг ингээд энэ сайн үйл ажиллагааг нэгдээ цаашаа явчих байх. Энэ дунд заавал нэг юм өргөлт хэрэгтэй байдаг. Магадгүй өнөөдрийн миний ярьж байгаа, бидний ярьж байгаа энэ бол тэр өргөлт рүү л аваачиж. Дахиад нэг нөхцөл байдлыг үнэлж үзээд цаашаа явах. Тэгээ өнөөдрийн энэ хуралд манай их хурлын байгаль орчин аюулгүй байдлын байнгын орооны дарга сууж байгаа тий. Гарамжаа ирсэн үү? За байна. Утааны асуудлаар дэд хороо гэж байгуулагдсан Батзөрөг дарга сууж байгаа Баян зүрхтэй энэ хүн сууж байна. Манай байгаль орчин аюул жуулчлалын яамны сайд сууж байгаа. Яг манай тамгын газар дээр чулуун бэлэг зөвлөхин дээр бүх санаа оноонуудыг бид нар цуглаад ажилланаа. Тамгын газар ч гэсэн энэ хийж байгаа ажлууд дээр бид нар нэмж энэ дээр бас анхаарай гэж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба нэмээдийн судалгаануудыг дэмжиж гэж. Ингээд бүх газараа би хэлээд байгаа айл бүхэн хүн бүхэн би энд хөв нэмэр оруулах чадах юм байна. А зарим нэг тэр бохирдлыг үүсгэж байгаа тэр улсууд би энээс татгалзаж болох юм байна. Тэгээд тэр хүмүүст сонголт гаргаж өгье гэдэг аахгүй. Би бол хатуу үг сонсч сурсан хүн шүү дээ. Тэр хатуу үг, муу, гомдол, доромжлол тэр юмны өдөөс ерөөсөө гомдолдгоо. Тийм учраас энэнийг сонсоод зөв юмаа хийх энэ алхам руу явна. Тэгээ би дараагийн хийхээр ямар хугацаанд хэн яаж ажиллахаар болсон бүх юмыг энд ингээд та бүхэн танилцуулахад бэлэн байж байгаа. За өмнөх олон хилцүүлгүүдээр бас агаарын хүрдлийн үндэсний хорооны нарийн бичгийн дарганаар хот болон засгийн газрын хүрээнд бол их төсөв энэ жилээс бол багтаа байгаа эдийн засгаас болоод тэгэхээр дөнгөж яг 12 сарын 13-нд болохоор Азийн хөгжлийн банк Бээжин, Тэнжин, Хэбэй мужийн яг агаарын хүрдлийг бууруулах байдлаар 458 сая еврогийн ийм хөнгөлөлтөө зээл аваад бас доноруудын мөнгөөр өөрсдийнхөө агаарын хүрдлийн асуудлыг шийдэж чинь. Тэгэхээр яг энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг илүү урт хугацааны төлөвлөгөө болгоод бид нэр бас олон улсын дэмжлэгийг авах боломжийг та юу гэж харж байна? Өчигдөр ийм мэдээ гарангуутал бид нар нэг хэвлэл мэдээлэл дэр мэдээлэлээ гаргаагүй, хэвлэл мэдээлэлээр яваагүй шүү дээ. Тэгтэл хамгийн анх Сэнхуа агентлаг мэдээлж байгаа. Улаанбаатар хотод гаднаас шилжин ирэлтийн агаарын бохирдлоос болоод зогсоосон байна гэл. Лондон хотод байдаг цэвэр агаар гэдэг олон улсын төв байдгийг. Тэндээс шууд наашаага утасдж байгаа.
Танад ийм санаачлаг гарлаа гэж энэ хаанаас гарваа? Энэ санаачлагтай хамтарч ажиллая гэдэг. Яг саяхан хэлж байгаа ийм боломжууд байдаг. Хамгийн гол нь би хэлэх гээд монголчууд өөрсдөө манлайлаад манай төр засаг энэнийг нөгөө үйл ажиллагааныхаа одоо хамгийн тэргүүн чиглэл бид нар энийг ач холбогдлоо гэж байна. Яг бид нар нөгөө бондо төлөх гэж байгаатай адилхан эдийн засгийн хүндрэлээс гарах гэж байгаатай адилхан утааг яг энэ зэрэгцээ тавьж байна. Магадгүй энэ асуудлыг бүр өмнө нь тавьж гин гэд ингэх юм бол энэ үйл ажиллагаан дээр санаачлаад ороод ирнэ. Тэгэхээр бас нэг юм битгий март гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөө иргэдийн одоо бид нар бие биенээ муу хэлж шүүмжилж хурцлж урагшаа түлхдэг ажлаа мартаж өрөөсөө болохгүй. Гаднаас нэг ийм мөнгө орох гэж байна, тэндээс нэг ийм зээл бүтэх гэж байна. За тэрлүүл одоо яаж орж ажиллах уу гэдэг ийм сэтгэхүй рүү татагдах юм бол бид нар унчих гээд байгаа байхгүй. Хамгийн хэцүү ажил чинь энэнийг ярьж хэлж хүмүүсийн анхааралд оруулж барьж явдаг ажил чинь хамгийн хэцүү байхгүй. Тэгэхээр зөвхөн өнөөдөр энэ мэдээллээс би бол олон улс чинь энэ мэдээллийн хэрэгслүүд хүчтэй болсон шүү дээ. Манай телевизүүд, манай мэдээллийн агентлагууд англиар орчуулад ингээд гаргах чинь энэ үндэсний хэлбэрийн зөвлөмж ил та бүхэн бүгдээрээ хулбарлаад аваад тараагаад мэдээндээ ашиглаад явж болно. Ерөөсөө асуудал байхгүй. Тэгэхээр энэ бүх юмыг ингэж одоо гаргаж дэлхийн нийтээр анхаарай. Тэгээд энэ лүү ч анхаарж байгаа. Ер нь утаатай холбоотой асуудал чинь эргээд нөгөө л нүүб дээр гарсан том шийдвэрүүд, Парист гарсан том шийдвэрүүдтэй холбоотой одоо ингээд тэнд сан байгуулагдаад тэр мөнгө нь гараад утааны оронд жишээлбэл би нэг юмыг одоо дэмжих хэрэгтэй гэдэг. Зарим аж ахуй нэгжүүд хажуудаа байгаа цэцэрлэгээ газрын үнийн дулаанаар халаадаг болцсон шүү дээ. Энэ бол асар том шийдэл. Тэрнийг уурын зуухаа хасаад газрын үнийн дулаанаар халаах юм бол уг нь тэрний зөрүүнийх нь мөнгийг олон улсын санхүүгийн байгууллага одоо энэ оюун хорол сайд байгаль орчны чиглэлээр аянда тийм шийдлүүд байгаа. Маш их явж байгаа. Тэгэхээр эндээс гаргаад банкар дамжуулаад санхүүжүүлж болно. Би жишээлбэл гэрийнхаа цахилгааныг шийдэхийн тулд жижигхэн цахилгаан одоо үүсгүүр тавиад нэг бол нарны цахилгаан тавиад манай гэрээс илүү гарсан цахилгааныг л би нийтийн цахилгаан руу холовчтгол эрх зүйн үндэс бүрдчмээр байна. Яг ингэж цахилгааныхаа асуудлыг маш олон айл шийдсэн байдаг. Манай гэр дулаан хангалттай байна шүү дээ. Зарим нь гэр халууцаад би одоо энэ карантаа хадсан гэж сууж идэг шүү дээ. Тэр гэрийнх нь тэр дулаан нь өөрөө одоо бие даасан. Тэгээд илүү гарах юм бол дулааны шугам руу холовчдаг. Тэрнийхээ төлөө тодорхой хэмжээний мөнгө авдаг л те. Тэрнийхэн төлөө тэр айлд мөнгө орж ирдэг байх юм бол ерөөсөө энэ айлууд чинь цахилгаан дулаанаа шууд ингэж шийддэг. Дэлхийн нийтийн хандлага ийм болцсон шүү дээ. Тэгэхээр энэ суурь руу оруулж өгье гэж. Тэгэхээр энэ дээр нэг тийм монголчууд ганцаараа юу ягаал нэг нь хоцрол нэг нь үлдээд байгаа даа биш. Нийтдээ л ийм хандлагаар явж шийднэ. Энэ маш чухал санал. Энийг хэрэгжүүлэхийн төлөө. За тэр гурван асуулт асууя гэсэн уучлаарай. За. Тэгэхээр арчилсан ерөнхийлөгч Утаатай нэмэгдхийн тулд Улаанбаатарт арчил ярихгүй байх боломжтой гэсэн өнцөг сая гарлаа л да. Тийм учраас энэ нөгөө үндсэн хуулийн заалт гэдэг асуудал дээр бид ер нь яаж хандвал зүйтэй болоо. Нөгөө талаасаа бас өчигдөр яг энэ үндэсний хэлбэрийн зөвлөлийн санал гарсны дараагаар иргэд бол хотын татварыг ер нь нэлээд өндрөөр тогтооё, бусад орны жишгийг дагая гэдэг ийм санал гарч ийн л да. Энийг дэмжиж явах боломж ер нь байгаа болов гэсэн нэг асуулт байна. Хоёр талаараа агарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн хугацаанд ингээ утаагүй төлж сайжруулсан 100 гэдэг зүйлээр нэг 130 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэдэг яриа байдаг. Тэгээ энийг эхлүүлсэн ажил нь бол мэдээж хэрэг ерөнхийлөгчийн хамгааллын газрын дараагаар ахлуулсан агарын бохирдлыг бууруулах үндэсний хороолдоо 6 жилийн өмнөөс эхлүүлээ явсан баг. Тэгэд энэ хорооны ажил үнэхээр үр дүнтэй байсан хэсэгтэр өнөөдөр ерөнхийлөгч ямар дүгнэлтийг хийж суугаа болоо. Ялангуяа энэ сайжруулсан 100 гэдэг бол 90,000 хүндэл өнөөдөр айлд бол байна гэдэг зүйл ярьж шээ. Ингээд ийм алдаатай бодлогыг дахиж үргэлжлүүлэх шаардлага байгаа юу? Энийг яагаад асууж ийм гэхээр алдаатай бодлогын үргэлжлэл нь захилгаан халаагуур болж хуурах гэдэг юм л да. Одоо хүн болгон захилгаан халаагуураа гаднаас оруулж ирж байна. Найдвартай найдваргүй нь мэдэгдэхгүй баахан захилгаан халаагуур сурчлагаа эхлээд эхэлжлээ. Тэгээ энэ нь эргээд өнөөдөр өчигдөр ерөнхий сайд бас гэр ороолоор очиод захилгаан халаагуураа айлд очиж гин гээд тэгээд 50 м квадрат айлыг нэг 70-аас 80,000 төгрөгөөр халааж чадчихна гэж. Гэтэл яг бодит байдал дээр бол 200-аас 350,000 төгрөгөөр халдаг байхгүй юу? Энийг бол бүр яг өөрийнхөө бид нар жишээд мэдчихэж байгаа учраас энэ асуулт. За ойлгосон. Үндэсний хорооны ажил хийлээ, цахилгаан халаагуур тавилаа. Энэ өмнө алдаатай бодлого байсан. Тэгэхээр нэг юм байгаа. Нээлттэй нийгмийн нэг ачин байгаа. Алдаатай бодлого гээд алдаатай гэж үзсэн бол бид нар тэнд алдаа гарсан байж болно. Оноотой юм нь юу байсан? Тэрнийг л цаашаа үргэлжлүүлье. Тэр бүх ажлыг үгүйсгэж бас зогсоож болохгүй. Миний нэг хэлэх гээд байгаа юм энэ хэдий амжилтанд хүрэх үү гэхээр бүгд нэгэн зэрэг тэгээд хамгийн гол нь төрд нөгөө зөвлөмж гаргаад засгийн газар ингээ үндэсний хороо байгуулж байгаа нь одоо бүгдээр нэг тийм системтэй ажилдаг болмоор байна. Манай албан тушаалтнууд энэ тэнд нэг боломжийн гэдэг юм хүмүүс дэмжиж байгаа хандлагатай ганц нэг юмыг барьж авч зарлаад энэнийг хийнэ гэчээд
Нөгөө систем нь байхгүй байхгүй. Системтэй, төлөвлөгөөтэй, дистарата удаан хугацаанд энэ ажил явж иж л үр дүнд хүрнэ. Энэнийг тээгчтэн тэр ажлыг хийх хэрэгтэй. Төр нь хамгийн гол нь. Төрийг та нар шүүмжлэх бүрэн хэрэгтэй. Би энэ бүх шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Тэгэхээр үндэсний хороо өмнө хийжсэн ажил алдаатай гэж үзэжсэн зүйлээ алдаатайгаа орхиол сайжруулаад дахиад нэмээд олон боломжууд байгаа. Энэнийг хэдүүлээ хийгээ явчихноо. Болох бах. Хотын татвар. Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад энэ зөвлөмжийн дагуу хууль тогтоомжууд өөрчлөлт оруулах саналаа Улаанбаатар оруулж ирэхэд энэ асуудлаа оруулж ирэх байх гэж бодож байна. Гэхдээ энэ дандаа сонголтууд байх хэрэгтэй иргэдэд. Тэр иргэдийн амьдрах нүүх одоо гэдгийм үү тэр орон байранд орох одоо нэг 30 мянган байр эзэнгүй ингээл байж байгаа шүү дээ. Дээр үед улсын орон сууц гэж байдаг байсан векслэр солиод тэр байрных нь одоо тодорхой баг квадрат метртайд нь шилжүүлж оруулах байх гэж барилга хот байгуулалтын яам хот ингээд ажиллаж байгаа энэ чиглэлээр ажлуудаа хийгээ явчих болох байх. Энэ бизнесэж дэмжсэн бүхэл үйл ажиллагаа дэмжсэн гэдэг маш олон боломжууд байгаа. Улаанбаатарыг тойруулаад нөгөө том зам тавьдаг, нийлдэг иймэрхүү ажлууд дээр судалгаагаа хийгээд нэгвэр хэлбэл энэ бүх ажил зэрэг бүх байгууллага дээр бүх сайдуудын анхааралд орох хэрэгтэй. Ганцхан оюун хорол сайдын анхаардаг юм уу? Ганцхан энэ асуудлаар хариуцсан байнгын хороо дэд хорооны асуудал биш. Энэ хүмүүс бол түүнийг чиглүүлж өгтөнд тусалдаг. Тэр бодлогыг системтэй барьж явахтанд тусалдаг улсууд шүү. Тэгэхээр энэ хотын татвар энэ бүх зүйлээ үндэслээд үндсэн хуулиа ингээд баталгаажуулаад гаргацсан байгаа. Би тэр одоо бид нар нэг тийм өөртөө наасан дүрэндээ итгэж явдаг энэ юма болчих хэрэгтэй. Тийм ерөнхийлөгч, ийм ерөнхийлөгч гээд элбэгдэрж бас шал өөр дүр гаргачаа тэрлүүгээ нөгөө юмнуудаа авчиж ихэд идэг штэ манад. Тэгэхээр тэр сайн дүрч вэ, муу дүрч вэ татгалзах хэрэгтэй. Би энэ дээр хүний амьд явах эрх хэрэгжиж байгаа учраас тэр амьд явах эрх чинь нэгдүгээр тавигдана. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чинь тавигдана. Улаанбаатарт ирээд амьдрээд өг гэж байгаа юм бишээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, өөр газар амьдрах эрх чинь нээлттэй миний ард түмэн гэж хэлж байна. Одоо та нар ч гэсэн тэгж ойлгож байгаа. Өөр хотод, өөр суманд, өөр одоо газар амьдрах эрх бол нээлттэй шүү. Энэ эрх чинь нээлттэй, энэ дээр хязгаарлалт байхгүй. Нэгэнт ингээ гамшигын бүсгээ би сая тайлбарлчлаа. Одоо энэ нэг дахин тайлбарлаад хэлээгүй юм шиг хэл зогсоод та нарын цагийг аваад явах уу. За одоо нэг асуулт асуугаад дараа чи нэг хэлэх юм руу горъё. За. Би дөнгөж 1 сарын өмнө Хинтээ аймаг яваад ирсэн. Таны 2013 оноос хойш хэрэгжүүлсэн орон нутгийн хөгжлийн сангийн асуудлаар би сурвалжлага бэлтгэсэн. Тэнд юу ажиглагдсан бэ гэхээр зэрэг таны яг сая ярьдаг Улаанбаатар хотод ингэж олуулаа амьдрахгүй байх гарц нь юу юм бэ гэхээр зэрэг орон нутагт амьдрах. Тэгвэл тэнд яаж амьдрах юм бэ гэвэл нөгөө нэг орон нутгийн хөгжлийн сан гэдэг мөнгө нь байдаг. Тэндээ нэг эдийн засаг сумд одоо эдийн засаг нь арай илүү байсан учраас 11 онд 13 сумын хэмжээтэй хүн нүүж ирж исэн бол одоо бас харьцангуй гайгүй болсон байгаа байхгүй. Ганц асуудал нь Хинтээ аймагт 7 тэрбум төгрөг өнгөрсөн онд шийдэж исэн бол энэ жил 2 тэрбум. Гэх мэтчлэн цаашдаа тэр мөнгө ер нь бол буурах юм шиг байгаа юм. Тэгээ хөдөөд амьдр гэж тэгж байгаа мөртлөө тэнд нөгөө хуваарлагддаг мөнгөний ингээд баг олгоод ахаар чи яаж тэнд амьдрах юм бэ? Тэгээд Улаанбаатар хот руу битгий нүү энд чи утаатай байна, хэцүү байна гэж тэгээд байгаа. Тэгсэн мөртлөө хөдөө байгаа нөгөө нэг төсөөс нь гадны хэдэн төгрөг өгдөг тэр мөнгөний ингээд танаад хасаад ахаар тэнд хүмүүс яаж амьдрах ингээ айгүй хэцүү байдал сонголт айгүй хэцүү байдалд оруулаад байна л да иргэдэг. Энэ дээр таны байр суурь ямар байгаа вэ? Энэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэдэг юм цаашдаа шийдэгдэх. Энэ бол хамгийн ойр хийж болох гарц надад санагдаад байгаа юм. За захиргааны арга хэмжээ үйл ажиллагаа нөгөө талдаа иргэдэд сонголтын үйл ажиллагаа хоёр дандаа давхар явж ижил үр дүнд хүрж байгаа. Хүмүүс сонголтоо хийгээд за энэнийг хийж болохгүй бол би юу хийж болох юм бэ гэдэг ийм санал тавьж байгаа бол надад өөр ямар гарцууд санал болгож байгаа юм гэдэг. Тэгэл тэр нэг хотын дахин төлөлт, гэр хорооллын дахин төлөлт, орон нутгийн хөгжлийн сан бүгд ер нь та нар орон нутгийн хөгжлийн сангаар сүүлийн 5 жилд нөгөө сум аймагуд нүрээ угаасан юм шиг боллоо. Тэнд одоо ийм бүтээн байгуулалт хийгдлээ бүгдээрээ яригдж байгаа. Ганцхан юмн дээр би нэх хурал засгийн газрыг хүсдэг дандаа төсөв дээр санал оруулдаг юм энэ штэ. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг өмнөх жилээс нь битгий бууруулаа. Сум нь аятайхан болоод ирэхээр Улаанбаатараас хүмүүс тийшээ шилжиж байгаа. Тэнд ажлын байр бий болоод ирэхээр тийшээ хүмүүс явж байгаа. Ерөнхий сайд ярьж ин лээ. Зарим Улаанбаатарын иргэд орон нутг руу очих юм бол тэр малжуулах одоо тийм төслийг ч гэсэн хэрэгжүүл энэ зөв л байхгүй.
Яг иймэрхүү маягаар малжуулах бол нэг л хэсэг. Ажлын байр бий болгоё, үйлдвэр үйлчлэгээ бий болгоё. Тэндээ хүүхэд наятайхан сургуультаа хүмүүс нь очисон хүн цалинтай мөнгөтэй л байх юм бол тийшээ хүн явна шүү дээ. Тэгэхээр сая миний үгэндээ эхэлж хэлдэг Монголын хэмжээнд хард сэтгэхье. Утааны асуудал гэдэг бол нэг жижигхэн ганцхан арга хэмжээ юм уу? Аль эсвэл тоотоо хэдхэн арга хэмжээгээр шийдэгдэх асуудал биш байхгүй. Монголын хэмжээнд гэдгийн цаана энд хийж болох бүх үйл ажиллагааг энэ одоо агуулга руугаа оруулаад ингэж харж шийдье. Тэгжээж нөгөө онцгой гормоор ажиллая гэдэг санаа нь энэ л байгаа. Тэгэхээр эннийгээ бүгдээрээ ойлгоод та бүхэн ч гэсэн ойлгоод ингэж дэмжиж явахад болно. За энэ дээр би дараачийн нэг 3 хэлэх гэсэн нэг ийм юм байна. За энэ гамшигын бүсгээд нэрлэдэг юм байна. Онцгой байдлын гормоор ажиллах юм байна. Нүүлгэн шилжүүлэлт хийх юм байна. Дараа нь юу хийх гээд байгаа. Энэ шилжүүлж байгаа газараа юу барих гээд байгаа. Тэгээ миний санаа бол ерөөсөө энэ утааны бүсийг бид нар ногоон бүс болгож л хувирах чиглэлд бодлого барьмаар байна. Эндээс одоо ингээд айл гарахад эхлээд бид нар хөрсөө эрүүлжүүлмээр байна. Баян хошуунаас ахуулаад наашаага тоолдоо баян хошуу одоо сонгон хайрхан дүүрэг баян хошуу. За ингээд наашаага яваад одоо Чингэлтэй Сүхбаатар баян зүрх гээд ногоон бүсийн ийм эко бүсийг л бий болгох чиглэлээр ажилламаар байна. Урдаа бид нар үндэсний цэцэрлэг хүрээлэн ингээд энэ туулгалаад агуулад нэг ингээд байгуулад хашаад авсан шүү дээ. Энэ бол том амжилт. Одоо хойтлаараа нэг ийм том бүстэй боллоо гэд боддоо. Тэнд суларж байгаа газрыг бол ерөөсөө ногоон байгууламж. Одоо энэ аж ахуй нэгжүүд байгууллагууд бүгдээрээ үүрэг хүлээд юм байлаа ш. Танах тэндээс нүүж байгаа бол тэр газар дээр чинь манай байгууллага очиод мод тарья. Өнөөдөр сая намайг фэйсбүүк руу ороход тэгээ бичсэн байна лээ. Айл бүхэн 10 мод тарил да. Үнэхээр энээсээ бид нар 100 салж чадахгүй байна. Энэ одоо агарын энэ нислээс гэж. Тэгэхээр энэнийг ингээд миний харж байгаагаар тэр хоошоогоо тэр уулын ам руу гарсан цуслан тэр одоо янз бүрийн байшингууд байгаа. Тэрний наатлаар ингээд нэг ногоон бүстэй. Тэгээ Улаанбаатарын энэ барилгацсан хэсэг нь одоо энэ хэсэг нь үлдээд тэгээд урагшаага ингээд туулгалаад агсан юм ногоон бүстэй байх юм бол Улаанбаатар хот ирээдүйд амьдрах юм төлөв болно. Би ийм зургийг бол жишээлбэл харж байгаа. Эннийг дэмжиж эко бүс болгох чиглэлд нөхөн сэргээлтийн чиглэлд ажилламаар байгаа. Энэ дээр би байгаль орчны чиглэлээр ажилладаг бүх байгууллагууд их сайн одоо манлайлал үзүүлж ажиллаж чадна гэдэгт итгэж байна. За хоёр дахь юм бол миний түрүүчийн хэлсэн тэр нүүлгэн шилжүүлэлтэн дээр би хамгийн гол нь хэлсэн тэр Улаанбаатарын хөлийн цэс бусад бүх зүйлүүдийг одоо би энэ Улаанбаатарын тэлэлт гэдгийг харж байхад ямар төвшөнд хармаар байна гэхээр Төв аймаг, Өвөр ханга, Булган, Хэнти, Ар ханга, Сэлэнг, Дархан уул, Хөвсгөл гээд ийм хэмжээнд бид нэр тэлэлтийн асуудлыг шийдмээр байгаа. Тэр аймагуд дээр байгаа барилга хот байгуулалтын яамны чиглэлийн улсууд одоо тэнд тэр ерөнхий захиалагчийн товчоо гэдэг шиг давхар үүрэг хүлээж ажиллах хэрэгтэй. Тэгээ тэр иргэдийн хурал нь яриад ямар үйлчилгээг тэндээ хүлээж авах боломжтойгоо хэлэх хэрэгтэй. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Бизнесийн боломж ороод ирвэл тэнд шилжилт хүрээл ирвэл энэ үйл ажиллагаанууд явах байхгүй. Тэгэхээр энэ ажлуудыг давхар хийжээж одоо миний хэлсэн энэ юмнууд явнаа. За дараачийн хэлэх гэсэн гол юм бол тэр одоо тасралтгүй үйл ажиллагаа бүгдээрээ ажиллая. Өчигдөр худалдаж үйлдвэрийн танхимын улсууд ирээ сууж исэн, эзэдийн холбооныхан ирээ сууж исэн, ихтэй сургуулийн концертцуумынхан ирээ сууж исэн. Бүх байгууллага, төрийн бүх байгууллага, аж ахуй нэгжүүд, хувийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд бүгдээрээ энэ дээр төлөвлөгөө гаргая л гэж. Танаа байгууллага дээр төлөвлөгөө гаргааг бол зарим нь одоо бид нарыг эхлээд загналаа гэж та нар тэгж шít. Загнаж байгаа юм биш, тэр санаа л өгөх гээд байгаа юм л да. Хамтарч ажиллах энэ чиглэлд өөрийн гэснэг санаатаа цаасан дээр нэг юм буулгаад нэг ажил хийхэд та бүхэн оролцооч гэж гуйж байгаа, урайлж байгаа. Бас тэгж хүлээж авч болно. Тэгэхээр бүгдээрээ ийм маягаар төлөвлөгөө гаргаж ажиллах юм бол болж байгаа. Нутгийн зөвлөл гэдэг байгаа. Манай чинь ер нь Улаанбаатарт нэг ажиглаж байхад аав ээж нь өвөө эмээ нь бүр өмнөх удам судар нь одоо Монголын аль нэг сум аймагт харьяалагддаг хүн гэж бараг байдгүй. Улаанбаатарыг яг авч үзэх юм бол бараг бүгдээрээ л хөдөөнөөс аль нэг үедээ нүүж орж ирсэн улсууд байдгийг. Нутаггүй хүн гэж байхгүй юу? Тэгэхээр тэр нутаг руугаа нутагтайгаа хамтарч ажилладаг, нутгийн зөвлөлөөрөө дамжуулж ажилладаг. Зөвхөн аймаг сумын ой хийхэд эндээс мөнгөний төлөө явдаг биш тийм ээ. Тэр сумаа хөгжүүлэхэд нутгийн зөвлөлтөйгөө хамтарч ажиллаад тэр аж ахуй нэгжүүд нь тэр одоо сумаас гаралтай байгаа Улаанбаатар таятайхан одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд тэр сумандаа хөрөнгө оруулалт хийгээд сумандаа ажлын байр бий болгоод тэгээд энд өөрийнх нь аж ахуй нэгжид ажиллаж байгаа улсуудаа сум руу шилжихдээ дэмжлэг үзүүл. Тийм биз? Тэр зардлын төлөөдөг.
Манайх ингээд суманд очиж амьдрах гэсэн тэнд очиод энд байгаа энэ явуулж байгаа үйл ажиллагааны тэр одоо түүхийн эдийн нийлүүлэлтийг би хариуцъя гэдээ ингээд явхад зөндөө олон хүн гарна. Тэгэхээр энэ санааг л хэлэх. Санаанаас санаа төрдөг байхгүй юу? Хүмүүс нэг юм ярьдаг шүү дээ. Ажил хиймээр байна мөнгө алга гэд. Гэхдээ бас нөгөө талд нь хүн юу гэлдэг вүлээ? Санаа байх юм бол мөнгө олддог юм а гэдэг. Тэгэхээр саяын энэ санаан дээр л манай аж ахуй нэгж эрхэлдэг юм боддог хүмүүсийн сэтгэлд сэр хийж явах ёстой юм л. Ингэж чадах юм бол бид нар бол энэ асуудлыг шийднэ. Энэ хамтын ажиллагааг л би хүсэж байгаа. Тэгэхээр гуравт нь одоо саяхан хэлэх гэсэн хамтын ажиллагааны санаа бол энэ байгаа. За тэнд гар өргөөд ирсэн. Таны анх ерөөсөө ярианаас эхэлсэн яриач нь эхлээд биднийг ерөн шүүмжилсэн гайстай байсан л ерөнхийлөгч. Тэр таныг магадгүй шагнал авсныг бид нар мартсан байж болно. Гэхдээ асар их хэмжээний мөнгөийг цэвэр агаар цаан нэрээр халаасаа зузаатахад явсан хэргийг бол хэвлэлийнхэн мартаагүй баха. Тэгэхээр таны яг өчигдрийн бас Twitter дээр тавьсан энэ зөвлөмж бол байна юу? Та бол бүх шатны байгууллагт яг эрх мэдэл албан тушаалд ажиллаж байсан хүн. Та 2009 оноос эхлээд энэ агаарын бохирдлыг бууруулах хэмжээнд би ярьж гэлсэн гэж тэглээ штэ. Тэгэхээр та яг түүнээс хойш яагаад одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс одоо зөвлөмж гаргаад энэ дөнгөж одоо гамшигын хэмжээнд хүрсэн гэдэг ийм одоо хүрсэн гэдгийг зөвхлэн зөвшөөрч байгаа юм бэ? Өмнө нь одоо 9 оноос хойш та хэллээ штэ. Улаанбаатар хот амьдрах юм боломжгүй ийм хот байсан гэж хэлсэн гэд. Түүнээс одоо 8 жилийн дараа болцоод байхад дөнгөж одоо гамшигын хэмжээнд хүрснийг яагаад гэдэг дээр та нэг тайлбар хэлээч. За. Тэгээд энэ одоо зөвлөмжтөр байгаа зүйлүүд чинь дандаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, тэрнийг бүрдүүлэх гэд энэ бол өнгөрсөн хугацаанд хийгээд бүрдүүлээд өгчих, шийдчих ийм одоо зөвлөмжүүд харагдаж байна л да. За. Асуудал гэдэг бол ингээд нэг шийдвэр гараад шийдэгчдэг байсан бол энэ утааны асуудал шийдэгчих байсан шүү дээ. Асуудал хүндрэл гэдэг бол ийм л байдаг байхгүй. Хүндрэл байнга байна. Бид утааны асуудлаа шийдэхэд Монголд дахиад шийдэх шаардлагатай хэцүү асуудал гарч ирнэ. Эхлээд одоо гомдоосон, эхлээд ийм одоо зүйл хийсэн гэдээ өөрийгөө магтсан тийм юм ярьсан гэж ойлгож байгаа бол уучлаарай, би уучлалгууж байна. Хэдүүлээ одоо ингээд нэг байран дээр энэ утаан дээр нэг улс төржилгүй, энэ дээр нэг бүгдээрээ ойлголцоод нэг үндэсний эвлэрэл бий болгоод нэг үндэсний одоо зорилт бий болгоод ажиллая гэдэг ийм зүйлээр хэлж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлоор 5 удаа хуралдсан байна. 2010 оноос хойшоо 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргасан байна. Тэгээ тэр хэрэгжилт нь хаана байна, муу байна, болохгүй байна гэж хэлнэ л дээ. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөл ингэж ажиллаж байгаа шиг бүх байгууллага бүгдээрээ тодорхой ажил хийгээд шийдвэр гаргаад энд санаа тавиад байх юм бол энэ үр дүн рүү бид нар явнаа л гэж би хэлэх гээд байна. Зүгээр л бүгдээрээ л ингэж ажиллая. Ингэж ажилласан зөв юм аа. Тэгэхээр энэ асуудал бол өнөөдөр юм уу одоо ингэж ярингуут өргөс авах байдлаар шийдэгдэхгүй. Тэгээд өчигдөр бид нар дахиад нэг 3 маш чухал одоо шийдвэр гаргасан. Хэн ирнэ ямар ажил хариуцж шийдэх юм. Тэгэхээр бид нар өөрсдөө үүрэг хүлээх хэрэгтэй. Иргэдийн энэ шүүмжил хэлж байгаа үгийг заавал хүлээж авах хэрэгтэй. Энд дэмжиглэх юм байхгүй. Ерөөсөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн утаа агаарын орчны бохирдлын асуудлаар 3 сар тутам нэг удаа асуудлыг авч үздэг, хэлэлцдэг болъё гэж байна. Би одоо энэ жишгийг тогтооё. Өмнө бас энэ тогтоогүй байсан бол уучлаарай. Жилд нэг удаа, 2 жилд нэг удаа ярьж исэн бол одоо 3 сард улиралд. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ одоо 17 оны 3 сард бид нэг ярина, 6 сард нэг ярина. Дараа нь энэ уламжил цаашаа явах ёстой гэж би бодож байгаа. За бид нар ярьсан их хурал дээр хавар намрын чуулганыхаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд заавал энэ утааны асуудлаар нэг оруулжээ. Ер нь ерөнхий сайдаа сонсдог юм уу, үндэсний хороогоо сонсдог юм уу тийм ээ? Ер нь энэ утааны асуудлаар засгийн газараас ямар санал байна? Тэрнийг авч заавал оруулдаг бай. Амьдрал байнга явж байгаа. Байнгын шүүмжил, байнгын хэрэгцээ шийдвэр гаргах шаардлага гарна. Шаардлагатай тохиолдолд улсын их хурал энэ асуудлаар агаар орчин утааны бохирдлын асуудлаар ээлж тус чуулган хийдэг бай гэж. Тэгээс бид нар их хурал дээр яриад аюулгүй зөвлөл дээр ярьж хагаад энэ их хурал маань нөгөө хуулийнхаа дагуу чинь 2 сарын 10-нд байна уу? Завсарлах юм. 2 сарын 10-нд завсарлаад зөвхөн энэ утааны бохирдлын асуудлаар 2 сарын 20 гэхэд засгийн газар тэр эрх зүйн үндэс, тэр төлөвлөгөө, тэр өмнө хийжсэн ажлуудад үгнээ цааш хийх арга хэмжээнүүдээ богино хугацаанд, урт хугацаанд, дунд хугацаанд гээд оруулаад ирэхээр ээлж тус чуулган хий гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр ингэж яриад орхих юм биш. Юу ч гэсэн энэ асуудлаар их хурлын ээлж тус чуулган болно гэдгээ тогтцсон. Энэ бол бас нэг боломж. Засгийн газар яг энэ ээлж тус чуулганд оруулах асуудлаа ярилцах байдлаар зөвхөн энэ сэдвээр нэг хурал хийгээч гэж байгаа. Хурал хий гэсэн.
Ээлж тус зөвхөн энэгээр тусгайлж хурал хий. Ер нь нэг улиралд нэг удаа авч хэлцээд байхад бол зөв гэж үзэж байгаа. Тэгээд дээр нь үндэсний хороо байгаа. Үндэсний хороо нэгэнт онцгой гормоор ажиллаж байгаа учраас сард нэг удаа бид нар нөгөө ингэж хугацаагаар өөрийгөө шахаж өгөхгүй бол тайвшраад алга болчдөг. Дулаан улирлж байсан, утаа ариллаа гэж бодсон ч байсан, дахиад хойтон жил 9 сар 10 сар дахиад энэ асуудал үүсэх учраас сард нэг удаа ярьдаг байя. Үндэсний хороо байнга одоо сардаа ярьж. За манай их хурлын улсууд энд сууж байна. Байнгын хороо улиралдаа нэг удаа энэ асуудлыг аваа сонсчихжээ. Манай их хурлын гишүүд чинь шаардлага өндөртэй, хойноос нь явна. Дэд хороо энэ асуудлыг болж өгвөл сард нэг удаа ингэ цуглаад ямар нэгэн байдлаар дэд хороогоо нэг үйл ажиллагаанд оруулаад ажил. Би хувьдаа энэ их хурл бол асуудлыг шийдэе гэж бодож байгаа. Ард түмний төлөө сэтгэл зүтгэлтэй хүмүүс маш ихээр сонгогдсон их хурл гэж бодож байгаа. Энэ утаанд бараг гарахт нь төрсэн зарим улсууд залуучууд нь орж ирсэн байна. Нийгмийн шилжилтийг мэддэг, юу шийдэх үү гэдгээ мэддэг хүмүүс энэ их хурлын өргөн олонход байгаа. Би энэ их хурлын бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа шүү. Олон жил сонгогдсон нь ч байгаа. Нөгөө талаас дунд хугацаанд хэд хэдэн удаа сонгогдоод явсан улсууд байгаа. Анх удаа сонгогдсон 40 хэдэн гишүүн байгаа. Сэтгэл байгаа энэ хүмүүст. Энэ иргэдийн төлөө энэ тавьж байгаа асуудлыг шийдэе гэсэн зориг байгаа. Би нэг юм хэлээд байгаа. Чи шийдвэр гаргахгүй бол эрх мэдэл байгаад яах вэ? Боддоо та нар. Эрх мэдлэр яах вэ? Шийдвэр гаргахгүй бол сонгуульд ороод яаж байгаа? Шийдвэр гаргахгүй бол чамд албан тушаал байгаад яах юм бэ? Энэ ард түмний өмнө тулгамж байгаа асуудлыг шийдэхгүй бол чамд эрх мэдэл байгаа хэрэггүй шүү дээ. Яах гэж их хурлын гишүүн болж байгаа? Яах гэж ерөнхийлөгч болж байгаа? Өөрийгөө ингэж бодох ёстой. Хүн бүхэн өдөр бүхэн ингэж бодоод байдгүй юм гэхэд хаяа та нарын өмнө ч гэсэн ингэж хэлэх ёстой. Яг хүний төлөө амьдарч байгаа, хүний төлөө ажиллаж байгаа Монгол хүн гэж Монгол газар шороон дээр байхгүй. Хэн нэгний төлөө, хэн нэгэн гадны хүний төлөө амьдарч байгаа. Тэгэхээр хамгийн түрүүн сонгогдсон албан тушаалтнууд дүүргийн иргэдийн хурлын нөхдүүд тэр одоо хотын иргэдийн хурлынхан их хурл тэр төлөөллөөр орж ирж байгаа нөхдүүд бүгд үүрэг хүлээсэн. Би шийдвэр гаргана, оролцсон, асуудлыг шийднэ гэж орж ирсэн шүү. Түүнээс биш суун. Яг хөө цаг нөхцөөнө гэж орж ирээгүй. Би энэ асуудлаар ээлж тусчуулган болохгүй, энэ асуудлаар тодорхой шийдлүүд гаргахгүй, ахиц гаргахгүй бол би цаг нөхцөөж л гэж бодно. Энэнийг бид нар дээрээсээ хэлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм учраас хугацаагаар шахаж өгсөн. Улаанбаатар хотын иргэдийн хурлын асуудлаар бүр тусдаа хурал гэж байгаа. Манай Улаанбаатар хотын иргэдийн хурал чи их хурал шиг хурлдаг болсон шүү дээ. Улаанбаатар телевизээрээ дамжуулж байгаад зарим нэг юм хааж байгаад ярих хэрэгтэй. Бас нэг дамжуулаад байхаар улс төржилт хийгээд тэгээд тэр нэг тийм өөрийгөө магтах гээд одоо надаас эхлээд ийм одоо синдром суудсан байж магадгүй л уучлаарай. Ер нь юмаа хаагаад тэгээ одоо бид нар чинь нээлттэй нийгмийн нэг л юм муу сайн бүгд харагдаж байдаг. Тэгээ Улаанбаатарын тэр засаг даргын тамгын газраас засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа утааны чиглэлд ажиллаж байгаа гаргаж байгаа шийдвэр бүхний талд бий бол байх л болно. Ямар ч ажил байсан. Би тэрнийг эрх зүйн талаас нь зөв тайлбарлаж ойлгуулахын төлөө явах болно. Тэгнэ. Иргэд тэгж ярьж гин, тэгж яв гэж хэлж гин. Тийм учраас би түүний төлөө байна. За хамгийн гол асуудал хоёр дахь нь хариуцлагын асуудал байна. Агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл оруулж яхад хариуцлагын хуулийнх нь тэр хэсгийг сулруулад хасаа хийцээ. Агаарын бохирдлын асуудал дээр ахис дэвшил гаргаж чадаагүй бол засгийн газар огцордог. Улаанбаатар хотын дарга огцорж идэг, дүүргийн дарганаар хариуцлага хүлээдэг, хороодын дарганаар хариуцлага хүлээдэг байсан бол энэ дээр ахис дэвшил гарах байсан гэж та нар ярьж байгаа. Үнэн. Манай хэвлэлийнхэн их хурлын сонгуул орон нутгийн сонгуулийг 6 сард биш 11 сард хийдэг байсан болвол за энэ дээр бол амлалт гэдэг чинь орж ирээд түүгээр бүрэлдсэн их хурл юм хийх байсан даа гэж ярьж байгаа. Үнэн шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагын юмыг одоо бид нэр тосгож өгөх хэрэгтэй. Энэ хуулиндаа авах гэж байгаа арга хэмжээндээ та бүхэн тэр засгийн газрын их хурлаар батлуулах гэж байгаа юм дотор хариуцлагын заалт байхгүй л байх юм бол ухарсан л байх юм бол энийг ухралт гэж үз. Зарим намын мөрийн хөтөлбөрт албан тушаалын гэмт хэрэгт орооцолдвол төрийн алба хаах хугацааг одоо албан тушаал хаших эрхийг хаснаа гэж оруулчаад тэрнийг оруулж ирэхгүй тэрнээс одоо бултж байгаа юм хандлага харагдаж байна. Яг ийм маягаар хариуцлагаас зугтдаг. Надад ерөөсөө ганцхан л онцлог байна. Яг үнэндээ бол би зүгээр л улс төрчийн хувьд өөрийгөө тэгж боддог. Би бол улс төрч хүний хийх дургүй юмыг л хийх гэж зүтгэдэг. Хүнээс хариуцлага шаардах гэж зүтгэдэг, ёс зүй шаардах гэж зүтгэдэг. Хууль шаардах гэж зүтгэдэг. Тэгэхээр одоо тэр хийх дургүй юмаа энэ хуулиндаа оруулж өгөөр. Энэ орохгүй бол явахгүй.
Ямар ч онцгой байдал тогтоогоод, ямар ч гамшигын бүс зарлаад эннээс болоод нэг 3 дүүргийн дарга огцорцсон иргэдийн хурлаар аваад хэлцэж байгаа. Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудал яригдсан. Ийм байх юм бол би энэ дээр агц гарах юм байна гэж итгэнэ. Тийм биз? Тэгэхээр энэ хариуцлагын заалтаа тэр эрүүгийн хуультад иргэддээ хариуцлага тооцох гэдэг ахиултахаас илүүтэй албан тушаалтнуудын энэ хариуцлагын асуудлыг өмнө нь тавих хэрэгтэй. Иргэдээсээ юм асуух ёс зүйн эрхтэй байхын тулд албан тушаалтнууд өөрсдийн тогтолцоогоо бий болгох ёстой. Нөгөө алдартай хариуцлагын хуулиа би их хурлд өргөн барихаар бэлдэж байгаа. Дахиад энэнийг шаханда Монголын гамшиг бол эндээс л явж байгаа. Зөвхөн утааны гамшиг биш. Монголын нийтлэг гамшиг бол хариуцлагын тогтолцоо бүрдүүлж чадаагүй. Тэгээд их хурл дээр ярихаар хариуцлага алга байна. Хариуцлага алга байна гэж бодож хариуцлагын хуулиад батлалт. Юу гайхаад байгаа. Энэнийг оруулж өгнө. За энэ засгийн газрын тэр хөтөлбөрт маш тодорхой орж ирэх хэрэгтэй. Дээрээс нь хариуцлагын алд хариуцлагажуулахын тулд бүх юмаа бүртэг гэж би хэлээд байгаа. Тэр айл өрх хороо хорин дээр бүх газараа бүртэг. Тэгээд хоёр талд нь дандаа ажиллагаа явуулж байна. Нэг талд нь хариуцлага ярьж чадлаа, нөгөө талд нь дандаа урамшил ярьж байна. Сайн юм хийж байгаа сайд улс төрийн зүтгэлтэн тэр гишүүн тэр улсуудаа урамшуулж хамтарч ажиллаж байна. Тэднийг дэмжиж байна. Дахид сонгогдох хүн байна. Таныг үнэхээр одоо дахиад юу яах юмсан гэж тэр хүний сэтгэлд ямар гоё үг хүрдгийг тэрнийг хүргэж байна. Тэр хорооны засаг дарга сайн ажиллах юм бол тэрнийхэн цалинг нь нэмж өг гэж би хэлээд байгаа. Хороон дээр бүх бүртгэлээ гаргаад манай хороо явж байгаад утаагүй хороо боллоо. Манай хороонд утаатай янд нь 107 байсан. Одоо 7хан үлдлээ гэж байгаа хорооны засаг даргаыг бол шагнах хэрэгтэй. Би шагналт шууд тодорхой л гэж байгаа. Энэнийг хажуугаар нь бид нар хийх ёстой байхгүй. Хэсгийн дарга нар гээд урамшуул аваад 4-5 гудамж хариуцаад хүн сууж байгаа тэнд. Хэсэг гээд байж байгаа. Тэр улсуудад дандаа тэр урамшлыг бий болгох хэрэгтэй. Энэ хоёрыг зэрэгцүүлж хэрэгжилж ижил нэг жаахан урагшлах болоо да гэсэн ийм бодол ба. Тэгээ гуравт нь миний хэлэх гэсэн нэг санаа бол тэр хамтын ажиллагаа. Бүгдээрээ энэ дээр нэг хамтарч ажиллая доо. Монголд миний харж байгаагаар үнэхээр нэг хамтарч ажиллаа шийдчмээр наад зах нь 3 юм байг. Тэрний нэг нь утааны асуудал. Нөгөөх нь улс төр хариуцлагын төвшөнд хийх өөрчлөлт. Тэгээд эд үтсийн томоохон төслүүд гээд хөгжлийн бүтээн байгуулалтын асуудал гээд бид нар харж шít. Юу болохгүй вэ? Ямар аргаар шийдэж болох. Тэгэхээр нэг ийм юм тойрсон зүйл дээр бол одоо улс төржиж нэгнийгээ шүүх гэж бидний энэ ер нь Монголын гамшиг утааны гамшигаас хамгийн том Монголд бий болсон гамшиг бол сэтгэлгээний бохирдол болчихлоо л. Энд нөгөө бүтээдэг талыг урамшуулахаа болцсон. Нөгөө бүтээдэг талыг урамшуулдаг тэр дархлааны эсэ бол ингээд бид нар устгаад дуусч. Бүх талаа мохоодог. Тэгэхээр одоо биенээ мохоодог үндэстэн биш. Нийлж бие биенээ дэмжиж урагшилдаг үндэстэн болох чиглэл рүү бид явах хэрэгтэй болж байгаа. Асуулт. Тэр хэвлэл мэдээллийн байгууллагын редакторууд уулзсан л да. Манай Go.gov.cg-ийн сайтаас нэг уриалгыг гаргаад өнөө орой 19 цаг 50 минутаас бүх телевизүүд эфирийнхаа 30 секундыг агаарын бохирдлын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан тийм дүрсийг шторкийг гаргахаар ингээд бүгдээрээ тохиролцсон байгаа. Мөн одоо яг 19 цаг 50 минутаас бүх сайтууд өөрийнхөө голлох, онцлох нүүрэн дээр утааны зураг тавьж мөн энэ асуудлыг гаргана гэж ярьсан байгаа. Өнөөдрийн сонингууд бас гаргаж байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэнд нэгдэж чадсан юм чинь энэ дээр нэгдсэн дээрээ үндэслээд энэ хүч дээрээ үндэслээд бид нар цаашид юу хийж болох вэ гэдэг талаараа өчигдөр Монгол HT-ийн лавга, Icon цэгийн одоо болор туяа, өнөөдөр цэгийн номин түшиг, Mongolia Economic-ийн отхон жаргал, тэгээ манай Go.gov.cg-ийн сайтаас би ерөнхий редактор Ариун Бэлэг гээд бид хэд уулзаад цөмөрөө цаашдаа яаж ажиллаж болох вэ гэдэг талаар ярьсан. Тэгээ ирэх мегмар гарагт өшөө илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр редакторууд уулзъя. Тэгээд Editors Club гэдэг ямыг байгуулъя. Тэгээд хамтарч ажиллая гэдэг дээр ингэж ярьсан. Тэгэхээр одоо энэ оюун хоол сайд байгаа, энэ үндэсний хорооны байгаа. Ямар клуб гинэ? Editors Club гэдэг. Миний хэл жоохон юм аа. Редакторуудын клубыг байгуулад эрхлэгч нарын хэвлэлийн одоо удирдлагуудын клуб гэж байгаа юм байна шүү дээ. За. Эзэд биш. Тэгээд яг хуу эзэд мөртлөө редактор байж болдог гэтээ сэтгүүлчд биш ийм хүмүүс нийлъя гэдэг. Үндэсний хороонд одоо манай энэ клубээс оролцох те
биднийг одоо ямар нэгэн үйл ажиллагаа мэдээлэл бодлого татаж оролцуулах тийм боломж байх уу? Бид нар энд одоо ямар оролцоотойгоор хамтарч болох вэ гэдэг талаар. За. Тэгэхээр ерөнхийлөгчийн намын газар дээр манай зөвлөх чулуун бэлэг байж байгаа. Би нэг юмыг амлая. Чулуун бэлэгтэй ингээд холбогдоод ажиллахад бид нар энэ оюун хорол сайд энэ чиглэлээр бас төлөвлөж байгаа яам дээр ажлууд байгаа. Би энэ ярианы дараа өчигдөр бид нар бас нэг юм тохирсон. Ерөнхийлөгч өнөөдөр ингээд ярина. Засгийн газар ерөнхий сайдын үндэсний хэлбэрийн зөвлөмжийн талаар ярьж олон нийт хүргэе. Их хурлын одоо манай хэвлэл мэдээлэл олон нийтийн алба ажлыг, Улаанбаатарын ажлыг ингээд энэ чиглэлээр бүгдээрээ ажиллая. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн зүгээс аж ахуй нэгжүүдээс гарч байгаа саналуудыг авъя. Бэлэн шийдэл гаргах аж ахуй нэгжүүд маш их байгаа. Дээрээс нь тэр бэлэн шийдэл гаргаад хэрэгжүүлээд явж байгаа аж ахуй нэгжүүд маш их байгаа шүү дээ. Эн чинь бас нэг нээлттэй чөлөөтэй сайн нийгмийн давуу тал. Тийм учраас тэр бүхнийгээ дэмжиж ажиллая гэж байгаа. Тэгэхээр нааша нэг анхаарай. Ер нь бол ингээд яг бид нар бол бас унхаагүй одоо ингээд урагштай цаг тухайн үед нь ингээд шийдвэр гаргахад бас туслаагүй юм байж магадгүй. Удирдлага нь гайгүй байх юм бол энэ ард түмэн чинь тэр удирдлага тэр зөв явж байгаа юм а дэмждэг сэтгэхгүй Монголд бий болцсон шүү дээ. Тэгээд түрүү нэг сангийн тухай асууж байсан би тэр их зөв гэж бодож байгаа. Одоо цэвэр агаар сан гэдээ байсан яг цэвэр төсвийн хөрөнгөөр явхад бол хэцүү. Төсвийн хөрөнгө Улаанбаатар руу орж ирж байгаа түүхийн нүүрснээс татвар авдаг болчихъя гэж байгаа тийм ээ. Тэгээд дээрээс нь тэр утаа мутаа гаргадаг юмнасаа аваа тэр сангаа бүрдүүлдэг. Дээр нь энэ чиглэлд аж ахуй нэгж байгууллагууд бүгдээрээ тэр хандив татвараа өргөдөг, иргэд өргөдөг. Одоо нэгэнд нь эмчилгээний асуудал үүсгэхэд манай Facebook, Twitter-ээр дамжуулж байгаад мөнгө цуглуулад босгоод ирдэг тийм ээ. Нэг айл одоо хажуудаа байшингүй маш хүнд нөхцөлтэй амьдарч байгаа айлд очиод манай иргэд очиод байшин бариад өгж байгаа штэ. Ингээд маш их олон сайн санаачлагууд, асар их олон сайн санаачлагууд явж байгаа. Хүн жаахан илүүчилж болох зүйлээ бусдад өгдөг ийм сэтгэл, сайн сэтгэлийн нийгэм бол Монголд бүрдэж байгаа шүү. Сайн сэтгэлийн үр бүрдэж байгаад би их баяртай байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр хийж байгаа ажлууд тэр юмаа тэр одоо шинээр бий болгох сандаа оруулах хэрэгтэй. Бас ингэж орж иж нэг хяналт бий болдог. Ер нь нэг хамгийн муухай хэрүүл бол мөнгө л тойрч яваад байгаа шүү дээ. Тэчнээн төгрөг зарцуулсан, тэдэн тэр төгрөг ингэж бизнес хийсэн, ийм одоо муухай юм ард нь гарсан гэл. Тэгэхээр энэ хяналттай байгаа л илүү байх юм бол уг нь тийм яриа гарахгүй шүү дээ. Тэгэхээр олон нийтийн хяналт, хэвлэл мэдээллийн хяналт, энэ хэвлэл мэдээлэл олон нийт иргэдийн шүүмжлэл хэцүү хатуу үгнээс бол айх хэрэггүй, эмзэглэх хэрэггүй, хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр хамгийн гол найдвар бол иргэд байгаа. Асем энтергээл бид нар санаачлага өрнүүлэхдээ манай сэтгүүлчид хамтар сууж байгаа хэвлэлийн баг хурал хийгээл энийг Монголын нэр төрийг гаргах гол ажил болгоё гэж явсан шүү дээ. Яг энэн шиг одоо энэ утааны гээд ингэхэд та бүхэн болвол ингээд манай редакторууд нийлээ зөвлөл байгуулад гол хэвлэлийнхэн ажиллаж байна. Би одоо урлагийнхныг бас уриалж байгаа. Манай урлагийнхан энэ дээр идэвхтэй орох хэрэгтэй. Манай зохиолчид оюуны одоо оюун сэтгэхүйн хөвд нийгмийг авч явдаг тийм мундаг улсууд байгаа. Тэр чиглэлийн сэхэтнүүдийг би уриалж байгаа. Шинжлэх ухааныхныг би уриалж байгаа. Одоо тэр шинжлэх ухааны ахтын бүх газараа бас энэнийг аваад ярил л да. Тэр олон нийтийн тэр том байгууллагууд үйлдвэрчнийхнийг би уриалж байгаа. Тийм биз дээ. Тэр хүмүүс нэг удаа энэ утаагаар хуралдаг л дээ. Заавал тэнд засгийн газар хуралддаг зөвхөн тэрний ажил биш байхгүй юу? Тэгэхээр тэнд байгаа бүх хүмүүсийг ингээд ажиллах юм бол бид нар бол ажиллана. Дээр нь би гадаадд байгаа монголчууд над руу бас орж ирсэн байлээ фэйсбүүкээр. Тэр гадаадд гараа явцсан ч гэсэн Монголд Улаанбаатарт яг утааны голомтод аав ээж нь байж байгаа, төрөл садан байж байгаа маш олон хүн байна. Энэ гадаад улс оронд ийм маягаар шийдтсэн байна. Энэ шийдэл тэдэн онд ийм байсан, одоо ингэ шийдтсэн байна гэд хамтарч ажиллая гэд тэгээд тэр сан үүсгийг, хөдөлгөөн үүсгийгээд маш олон хүмүүс явж байна. Тэгэхээр цахим мөртөө бусад одоо тэр чиглэлийн улсууд идэвхтэй ингээд ажиллах хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байгаа. Ингэж чадах юм бол ажиллана. Тэгээ манай иргэд одоо өнөөдөр хүн төрөлхтний би хэлээд байгаа. Ер нь нийгэм гэдэг бол тэр чигээр өөрчлөгдсөн. Өмнө нь 20 жилийн өмнө камер тавиад зогсоход 2 телевиз зогсдог байсан. Одоо иргэн бүхэн тийм чадaltaа, тийм зэвсэгтэй болчихлоо шүү дээ. Ийм нийгмээ хүн төрөлхтөн өөрийгөө зохион байгуулж авч явдаг, сайн санаагаа дэмжиж цуглаж авч явдаг ийм ертөнц бий болж байгаа. ертөнцийн дэг журам үүгээр өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид нар ийм хэмжээнд харах юм бол ийм хүрээнд сэтгэх юм бол энэ асуудлыг шийдэж чадна. ТV телевизийн сэтгүүлч болж байгаа юм байна. Их сайхан санаачлагууд байна. Тэгээд яг хизээ яг энэ санаачлагууд сайхан биелээд яг тодорхой үр дүн харагдаж юм ихтэх болоо. Та энэ дээр нэг хугацаа идэх боломж байгаа. Тэгээд саяхан нэг салбарын яамны бас нэг хилцүүлэг дээр суужсэн чинь нэг гişүүд ярьж ирсэн л да. Нөгөө Оросууд хойд үрш энэ танаа энэ утаагийн чинь бол шийдчих амархан юм байна уу
Та нар ингээд тэртээ тэргүй амар их одоо мөнгө үрээд байгаа юм чинь тэр мөнгнөөс наашаа өгчихөө бид нар орж ирээд газ шийдээд өгье л доо гэж яригдчихсэн. Та юу энийг бас судалж үзсэн. Иргэд бол яг зүгээр одоо өнөөдөр утааны асуудлыг маш хүчтэй ярьж байна. За эргэжил ихэд л ер нь одоо утаагүй газар амьдрах юмсан гэсэн бодолтой байгаа хэл та. Тий. Нэг юмнаас хэдүүлээ жоохон хол байх хэрэгтэй. Би түрүү нэг юм анхааруулсан юм. Олон улсын байгууллага, хойд хөрш, өмнөд хөрш нэг том асуудал одоо ярьлаа шийдлээ гэдэг ингэдэг. Нөгөө өдөр тутам толгой өвчин болж исэн одоо сая миний яриад байгаа юм хүмүүс мартчихдаг байхгүй. Хэн нэгний ажил шиг бодоод үнэхээр бидний байнга тавьдаг юм бол жишээлбэл хоёр их хөрштэй Монголоор дамжуулаад одоо хойд хөрш минь асар их хийн нөөцтэй. Тэгээд урд тал нь дэлхийн хамгийн том хэрэглэгч Монголоор дамжуулаад ингээд хийн хоолой тавья гэдэг ч юм уу энэ бүх асуудлаа бид нар байнга л ярьж явж идэг. Тэгэхээр ийм зүйл би энд хэлэнгүүт хий орж ирэх гэж байгаа юм байна. За болох юм байна гэд. Тэгээд нөгөө Улаанбаатар руугаа шавсан хэвээрээ нөгөө нэг цаг нөхцөөсөн хөрөнгө оруулалт арга хэрэгэлсэн хэвээрээ байвал эндээс салж чадахгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм бол яг байгууллага бүхэн хийх одоо өглөө босч ирээд тэр нөгөө сэтгэлдээ утаа хар гэдэг шиг Улаанбаатарт утаа харахад ерөөсөө газар яваад байх шаардлагагүй нүдэ нэгтэл харагдана. Тэгэхээр өглөө бүхэн эндээ санаа зовж энэ дээр төлөвлөгөө гаргаж өөрсдөө л ажиллахгүй бол нэг юмар нэг том шийдэл гарах гэж ингэх гэж нэгэд яриад эхэлвэл явахгүй. Би түрүүн хэлсэн утааны асуудал шийдэгдсэн ч гэсэн хөрсний бохирдол агаар ус ерөөсөө Монголд асуудал бол энэ Улаанбаатарт дахиад наад зах нь 30-аас 60 жилийн үйл ажиллагаа нөхөн сэргээлтийн асуудал байгаа. Тэгэхээр ийм хэмжээнд харахгүйгээр манай сэтгүүлчид битгий тайвшраарай. Нэг сэтгүүлчдийн нэг өрөө байдаг шүү дээ, сэрцгээ гэж. Битгий тайвшир гэдэг. Тэгэхээр тайвширхал юм бол ямар нэгэн юм руу асуудал оруулах юм бол болохгүй. Мэдээд засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд, хамтарч ажилладаг улс гүрэн, тэгээд олон улсын байгууллага хамтарч ажиллахын чиглэлээр ажиллана. Би түрүүн хэлсэн монголчууд өөрсдөө манлайлаад санаачлаад хамгийн гол нь хүмүүс хардаг энэ улс орнд тэр улс төрийн эр зориг нь байна уугүй. Үнэхээр төр захиргааны байгууллага нь энэ асуудлаа хамгийн чухал асуудлын нэг гэж тавьж гин үгүй. Тэгэхээр одоо бид нар зарлаад байгаа. Одоо би энэ дээр босч ирсэн болоо зарлаад байгаа. Зөвхөн монголчууд үзэж байгаа биш. Энэ Facebook, Twitter-ээр дамжуулаад гадаад дотоод сууж байгаа Монголтой хамтарч ажилладаг бүх байгууллага бүгд намайг харж байгаа гэж би хувьдаа бодож байна ихэнх нь. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлынхаа зөвлөлийн төвшөнд Монгол улс хамгийн дээд түвшиндээ ийм шийдвэрүүдээ гаргажээ. Ерөнхийлөгч нь өөрөө хэвлэлийн албаны дарга нь биш. Ерөнхийлөгч нь өөрөө гарч ирээд энэнийг тайлбарлаад зогсож байна. Ийм улс төрийн эр зориг, ирмэлцлэл, ийм төлөвлөгөө энэ улсад чинь байх юм байна. Их хурл нь парламент нь байнга анхаарах юм байна. Засгийн газар нь анхаарах юм байна. Тэр Улаанбаатар хот нь анхаарах юм байна. Иргэд нь анхаарах юм байна. Аж ахуй нэгж байгууллага нь анхаарах юм байна гэдэг энэ мессежийг л өгөх гээд байгаа шүү дээ. За ETV телевиз сэтгүүлч Баярмаа. Тэгээ миний асуулт бараг хүсэлт болоод хувирчлаа. Ерөнхийдөө танаас асуух гэж байсан зүйлийг хэллээ. За хамгийн гол зүйл бол энэ дээр мэдээж хэрэг ард иргэдийн оролцоо дэмжлэг хэрэгтэй. Магадгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд нөлөөллийн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн байх үнэтэй бол санал нийлж байна. Гэхдээ улс орны хөгжил бол төрийн бодлогоор дагж явдаг. За дээрэс нь ард иргэдийн дэмжлэг байх хэрэгтэй. Энэ дээр юу гол чухал вэ гэхээр итгэл байж ард иргэдээс дэмжлэг авна шүү дээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд утааг бид яриаггүй биш ярьсан. Хамгийн гол алдаа юу байсан бэ гэхээр гаргасан бодлогоо зоригтой бодлогоч дутагдaltaй байлаа. Гарсан бодлого нь хэрэгжилтийн явцдаа давхарсан. За эргээд хяналтанд сул байсан. Тэгээд цаашдаа одоо бол яг энэ цаг үед бол итгэл төрж байна. Ард иргэдийн дэмжлэгч байна. Гэхдээ энэ итгэл бол цаашаа утаан зарцуулж байгаа мөнгөнд жишээлбэл шилэн дансны одоо хуулиар ч юм уу те нээлттэй ил тод зарцуулагдахгүй бол хяналтанд сул байх юм бол дахиад итгэл алдарна. Тэгэхээр дэмжлэг дахиад байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр таны хэлээд байгаа тэр хариуцлага хяналт гэдэг зүйлийг яг одоо хуульчлаад оруулаад өгөх ийм боломж нь юу байгаа юм бэ? Илүү тодорхой ямар одоо арга хэмжээнүүд яг энэ чиглэлд авах юм бэ? Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж байна гэж бодож. Шилэн дансны дансаа хөтлөхгүйгээр хэдэн сар албан тушаал томилогдоод албан тушаалын мөнгөтэй холбоотой бүх шийдвэр гарсан байх ёстой шилэн дансны дагуу. Би ер нь өнөөдрийн төр шинээр одоо ажилд орж байгаа, ажилд ороод тэр мөнгө зарцуулж байгаа этгээдүүдийн ихэнх нь шилэн дансны хуулиар бол ажиллаа өгөх ийм болцол бараг хангасан гэж бодож байгаа. Дахин сануулъя. Энэгээр одоо манай тамгын газрын дарга цуглуулж уулзсан, засгийг шахсан хариуцлага нь бэлэн байгаа. Олон нийтийн хяналт нь алга болчихж байгаа. Олон нийтийн хяналт байхгүй бол ямар ч сайн санаачлага ингээл одоо үнсэнд ус асгасантай адил алга болно. Одоо ингээд итгэл төрж гин гэж ярьж байна. Итгэл төрж байгаа байхаа.
Энэ итгэл ингэж нэг жоохон явж байгаа би хэллээ шүү. Цагаан сар өнгөрөөл, жаахан дулаараад тэгээд хойтон жилэл 11 сар болоод ирэхэд те нэг хүүтний улирал эхлэхдээ дахиад бүгдээрээ утаагаа яриад бие бинийгээ хараагаал тэнд гаргасан мөнгө хаана байна? Яг энэ сэдвээ яриад зогсчл байх. Ингэхгүй тулд л би одоо тэр цаг хугацаатай бүх юмыг гаргаад энэ ажил хийхийн тулд энэ замын зургийг хамгийн дээд байгууллагаас гаргаад өгчөө. Одоо та нар аюулгүй зөвлөлөөс нэхэх юм байхгүй. Болсон. Одоо барьж ажиллах л асуудал. Тэгэхээр үнэхээр тэр хариуцлага нь орж ирэхгүй бол тэр шилэн дансны хяналт орж ирэхгүй бол би түрүүн хэлсэн хамгийн муу хэрүүл бол мөнгө тойрч гардаг. А тэр хэрүүлээс цухтах ганцхан арга бол шилэн данс. Тэр олон нийтийн хяналтыг л мөнгөн дээр бий болгох хэрэгтэй. Өөр юм байхгүй. Одоо нэг сан байгуулсан юм гин хэдэн төгрөг орсон юм гин тэр Дэлхийн банкнаас энэ одоо олон улсын байгууллагаас тэдийг авсан гин тэгээ тэрний цаанд хэдэн төгрөг хувааж идсэн гин. Үнэхээр төрийн албан хаагчид байгууллага бүхэн ингэж байдгийн биш л ихэнх нь хуулиа хэрэгжүүлээ шударга ажиллахын төлөө явж байгаа. Нэг тийм муухай дүр эсгчээ тэрлүүгээ авчиж хийгээд идэг. Би бол өөрийгөө боддог. Элбэг дорж гэдэг хөвгөн би өөрөө тусдаа тэр улсуудын хийгээд байгаа юм би тусад нь элбэг дорж үсгчдгийн сан. Тэр нэг амар байдаг. А гэхдээ өөрөө тэр барих ёстой зарчмаа үргэлж барьж авч явж байгаа. Тэгэхээр энэ хариуцлага шаардж байгаа. Тэр хариуцлагын тухай заалт хууль оюун хорол сайдаа үнэхээр оруулъя тэхүү. Хуулиндаа гарамжав дарга тэхүү. Ганга хороо Бацөргөө тэр орохгүй л нэрээ явахгүй. Энэ байхгүйгээр тэр шилэн дансаа тэр одоо утааныхын чиглэлийн тэр юмн дээр хариуцлагын заалтууд та нар зааж өгөхгүй хэрвээ энээс л зугтах юм бол энэ ажил бол ер нь унах магадлал бол өндөртэй. А гэхдээ унах магадлал өндөртэйгээ хэлчихээр та нарын итгэл унчиж болохгүй. Ийм шаардлага, ийм хэрэгцээ, ийм юмыг манай иргэд олон нийт ярьж гин гэдэг бол унахгүй байх бас одоо магадaltaй гэж хэлж байгаа. Одоо ерөнхийдөө энэ төрийн байгууллагуудыг одоо бас энэ Улаанбаатар хотоос гаргая гэсэн иймэрхүү санаачлага, иймэрхүү бодолтой байгаа юм шүү. Одоо хэрвээ одоо төрийн байгууллагууд Улаанбаатараас одоо гарлаа гэхэд одоо Улаанбаатар энэ утаатай чигт нь орхиод явах юм яах юм? Ийм сэдвийг одоо би бол хөвдөө за төрийн байгууллагуудыг Улаанбаатараас гаргах хэрэгтэй ч гэдэг юм уу сая миний ярьсан зүйлээс сэдв болгоод манай сонин хэвлэлийнх нь нэг сэдв аваад явж болж байна. А ийм хилцүүлэг өрнөх хэрэгтэй. Энэ хилцүүлэг өрнөөгүй байсан байхгүй юу? Зүгээр л хилдэг санаачлага яваад байсан. Өчигдөр бид нар аюулгүй зөвлөл дээр бас ярьж байхад ийм асуулт гарч илээ. Та одоо их хурлын ордныг хамгийн түрүүнд нүүлэг гэж байна. Өө энэ их хурлын гишүүд нь Улаанбаатараасаа гараад тэгээ бусад нь утаандаа үлдэх юм байна л доо гэж. Энэ төрийн захиргааны төв байгууллагыг даагаад ойролцоогоор бидний тооцоогоор 100-аас 160 мянган хүн гарах боломжтой гэж үзэж байгаа. Тэднээс ирдэг дарамтууд эргээд алга болно. Улаанбаатар хот өөрөө өөрийгөө яг үндэ бол Улаанбаатар хот их хурл засгийн газрын оролцоогүйгээр эрх зүйн үндсээ бүрдүүлчих юм бол Улаанбаатарчууд өөрсдийнхөө амьдралыг шийдээд явчих бүрэн боломжтой. Дэлхийн том хотууд тийм байдаг. Татвараа яаж бий болгох, буулгах, өсгөх тэр юм парламентын гаргасан шийдвэрийн хүрээнд, хуулийн хүрээнд, үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах бүрэн боломжтой. Ер нь Улаанбаатарын хотын амьдралын тэр удирдлага бол Улаанбаатар хотын иргэдийн хурал тэнд сонгогдсон албан тушаалтнууд дээрээ байж идэг. Энэ юмыг нөгж байгаа. Төрийн захиргааны байгууллага энэ бүх юм бол Улаанбаатар хотод нэмэлт дарамт үүсгэж байгаа. Яг үнэндээ бол. Тийм учраас би нүүх ёстой гэж боддог. Нүүдлийг би хэлээд байгаа шүү дээ. Үндэсний бүтээн байгуулалтын үндэсний юм хийх тэр их одоо үйл ажиллагааны эхлэл болгох хэрэгтэй. Энэнийг боломж гэж харж чадах хэрэгтэй байхгүй. Би хэллээ шүү дээ. Ягаад жишээлбэл өвөр хангаан хар хорин сумыг хөгжүүлэх тэр үйл ажиллагаа яваагүй гэхээр хамгийн гол яваагүй шалтгаан нь дэд үтц байхгүй. Тэр лүү хурдны төмөр зам тавих юм бол хурдны төмөр зам тавиад тэнд бүтээн байгуулалт эхлүүлж чадах юм бол Монголын нутгийн төв дээр асар том бүтээн байгуулалт өрнөж. Тэгээд манай дээдс хүртэл сонгож авч явахдаа хэлд сонгож авч исэн байдаг. Хар хуруумыг байгуулж явахдаа ялаа батх нь байхгүй юм байна. Ус ундтай газар юм байна. Харуулцтай газар юм байна. Энд чинь нийслэлээ төвлөе гэж. Чимэд дугаа би түрүүн хэлсэн шүү дээ. Амьд цэрүүн байхдаа манай ажлын хэсэгт ороод бүр 2005 онд засгийн газар дээр шийдвэр гараад их хурл руу ороод асуудал нь зогсцсон. Тэнд онгоцны буудлын барь. Одоо манайхан нэг ингэх гээд байна л да. Энэ Улаанбаатарын өмнө байгаа шинэ онгоцны буудлаа бараадад нэг хэсэг нүүх байх. Энэ лүү очиод төрийн захиргааны байгууллага нь өөрийнхөө давуу ирэхээр
Лаахад тэр өөдтэй байгаа газар руугаа дайрах юм бол бусад бизнес Монголд хөгжихгүй. Би шинэ онгоцны буудлыг тойроод аялал жуулчлалын бизнес хөгжөөсөө гэж бодож байгаа. Энэ амралт зугаалгын бизнесүүд хөгжөөсөө гэж бодож байна. Үнэхээр тэнд очиод нэг 2 3 хоног амраад одоо бусад тэр том паркууд байдаг штэ. Тийм зүйлүүд тэнд бий болоосоо гэж бодож байна. Шинэ онгоцны буудлыг тойроод шинэ онгоцны буудлыг тойроод тэр эко хотын тэр бүтцүүд хөгжөөсөө гэж бодож байна. Гэтэл манай тэр нь зогсож байна. Тэгээ одоо хэн явах вэ? Тэгэхээр энэ бий болж байгаа юм руугаа төрийн захиргааны байгууллага гаргадаг шийдвэрээрээ дайрмаарг байгаа. Энэнийг л улс төрийн эрд зориг гэж. Нийслэл хот юм уу төрийн захиргааны төв байгууллагууд нүүн гэдэг бол альва улс үндэстэнд хэдэн зуунд нэг удаа гаргадаг шийдвэр. Энэ бол одоо гарах ёстой шийдвэр гэж үзэж байгаа би. Ийм шийдвэр гаргахын төлөө ирдэг юм аа. Ийм шийдвэр гаргаж чадахгүй бол шийдвэр гаргагч гэж суугаад яах юм бэ гэж би төрүүлсэн. Тэ. Ингэж өргөнөөр харъя. Монгол улсын хэмжээнд харъя л да. Энэ 10 хэдэн жилийн өмнө яриад бүр Монгол даяар хөдөлгөөн болж исэн зүйл байхгүй. Энэ шинэ онгоцны буудлын тойроод маш том чөлөөт худалдааны хаабл үүсэх ёстой шүү дээ. Одоо дэд бүтц үүсэх ёстой. Тэр үйлдвэрлэдэг улс орнуудын бараа Монголд хүрээд ирдэг. Эндээс татаж авдаг бусад бүс нь ирж татаж авч идэг. Ийм л болгоё гэж бодсон шүү дээ. Одоо тэгтэл энд хэдэн дарга нар газар аваад тэгэл тойрол айгуул суух байх л. Би тэднийг хол газар очиж байрал гэж хэлээд байгаа. Дандаа бие амрыг харж ойрхон байгаа бий болж байгаа дэд бүтц рүүгээ дайрна да. Яг миний энэ үг биелэх байх тоо. Нийслэлийн тэр төрийн захиргааны төв байгууллагууд нүүлээхэд ингэх л болов уу гэж би бодож байна. Барагч нүүхгүй суух байх та. Энэ төрийн ордон чи өөрөө мэрэгжлийн хяналтын байгууллагын акт гарцсан өнөө маргаашгүй нурх болчиход байгаа шүү дээ. Зарим улс орн бүр төрийн ордноо шинжилж барих чинь мөнгө өгье гэдэг ингээд нэг юм яригдээд байдаг үстэй. Зураг хөргөнд гарч ийн гэдэг. Тэгээ энэ дээрээ л цементээ уулаад авах юм бол тэгээд нэг тийм айхтар шийдэл болж чадахгүй л гэж би бодож байна. Ийм хэмжээнд харж юмаа яар. Энэ бол санаа өгж байгаа юм. Санаа буруу байж магадгүй, санааны дотор алдаа байж магадгүй. Гэхдээ энэнийг тойрч ярьцгаа. Ийм асуулт асууна гэдэг чинь энэ санаа цаашаа явахын одоо эхлэл гэж харж байна. Тэгээд дээрэс нь тэр би бас хэлж ирсэн энэ дүүрэг бүхэнд, хороо бүхэнд энэ том самбарууд байгаа. Тэр самбарууд дээр наад зах нь одоо телевизээр биш юм хэд самбарууд дээр манай хорооныхын дүүргийнхэн тэр айлынхаа зургийг гаргад тавиад наад зах нь хэдэн тоо биччихэлд. Манай хороонд хаягдл төлж байгаа тэд, түүхийн нүүрс төлж байгаа тэд. Ерөөсөө утаа гаргахгүй янд нь тэд байна. Одоо нам даралтын зуух тэд байна. Манай хорооны зориг тэд болгох. Тэгээд энэнийг өглөө бүхэн харуулжээ. Болж гин үү? Гэхдээ зүгээр л энгийн шийдэл байхгүй. Хүн харж ээж эндээс санаа авна. Ийм юм гаргахгүй бол энэ ажил зогсон шүү. Утгааны асуудлаар улсын хэмжээнд энэ асуудлыг сөхөж ингээд сэтгүүлчтэй Элэн Талангүй ярьсан цаг үе олсон үг байдаг шүү дээ. Хэлэх нь хийхийн тал гэдэг. Тэгэхээр энэ утгааны уршиг бол улсын хэмжээнд байна. Ганц Улаанбаатарт биш. Утгааг их болгож байгаа хөдөөдөө асуудал үүсгэж хөдөөд хүнтэй гэрлэх насны нөхөн үржих насныхан гэрлэх бүсгүйчүүд байхгүй бүгд хотод хүрээд ирсэн. Тэнд ураг удам тасарч байна. Хотод болохоор утгаанд хордсон одоо тулгар ихчүүд ургаа одоо тээж төрүүлэхэд бас ураг амьгүй гарч байна. Ингээд манай Монголын ураг юуны удмын сангийн ийм ноцтой байдал байгааг бид нөгөө сэтгүүлчид бас зовниж байна. Тэгэхээр ерөнхийлөгч та одоо яг эндээс гараад яг хамгийн эхлээд юу хийх вэ? Утааг буруулахад энэ яндан тусламд байгаа хөдөөнөөс ирсэн ажилгүй байгаа аргацж байгаа хүмүүстээ энэ утаанд зарцуулж байгаа мөнгөг өгж болохгүй юу? Айл бүрт. Тэгвэл тэд нар ингээд Улаанбаатараас нүүгээд одоход бэлэн байгаа тэднэрт ажлын байр алга байна. Өдрийн хоолны мөнгө бараг алга байна шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгийн аргаар энийг шийдэх боломж байна уу? Нэг хоёрт энэ орон сууц маш олон мянгаараа баригдсан орон сууцнуудад хүмүүсээ энэ лизингээр энэ цалингийн зээлэрч гэдэг юм уу оруулах боломж байна уу? Нэг удаа энэ манай тэр бомднууд энэ барилгын салбарын үндэсний хөрөнгөтнүүд нэг улсынхаа төлөө нэг хөдөлж болохгүй юу? Энэ барилга байшинд нэг орох хүсэлтэй маш их олон залуучууд байж байгаа. Тэгэхээр ийм хүчтэй хэд хэд алхмуудыг бол ерөнхийлөгчийн мэдлэг хүрээнд болоход боломжтой гэж бодож байна. Танаас хамгийн эхлээд маргаашнаас ямар ажил бид нар хүлээх вэ гэд ингээд энэ уулзалтанд бол бас амжилт хүсье гэж бодож байна. За баярлалаа. Үндэсний аюулгүйлийн зөвлөлийн зөвлөмжөө хэрэгжүүлэх чиглэлээр л ажиллана штэ маргаашнаас эхлээд мэдээж өнөөдрөөс эхлээл энэ ажиллаж байгаа тайлбарлаж байгаа.
энэ ажлаа үргэлжлүүлж хийж байгаа. Мөнгө гэдэг бол манайх нэг мөнгөний тухай асуудал яриад би түрүү хэлсэн. Энээс болж их олон юм умдаг шүү. Бити энэ явж байгаа энэ үйл ажиллагаагаа ганцхан юмнаас болж нэг бол нэг үнцэн одоо зөрөлдөөнөөс болж бити унгасаа л гэж ингэж бодож байна. Мөнгө бол нэг л арга. Эдийн засгийн арга бол чухал арга, нэг арга. Өчигдөр бид нар ярьж байгаа жишээл Улаанбаатар хот дэлхийн одоо хамгийн бохирдолтой хот мөн үү? Нийслэлээр хамгийн бохирдолтой юм биш үү гэдэг ийм юм гарсан. Улаанбаатар хот гэдээ ингээд орох юм бол Улаанбаатар хот гэдгээр өөр одоо юу гарч ирж гин гэж байгаа юм. Зэрэглэл гэдэг юм уу та байр. А дэлхийд хамгийн бохирдолтой агаар орчин хамгийн их бохирдсан нийслэл хотын нэг бол ялгаа одоо яахаргагүй Улаанбаатар. Тэгэхээр ийм хэмжээнд хүрсэн байхад бид одоо энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ нэргээд Монголын нэр төрийг доош нь татдаг, тэр урагшаа явах тэр юмыг чөдөрлөдөг ийм зам болсон. Одоо энэнийг боломж болгож ашиглая, хамтарч ажиллая, нийтдээ ирсэн та бүхэнд бол одоо онцгой их баярлалаа. Баяр хүргье. За болсоо.